Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. Vitapio, the finest lifestyle. Made in France. Дууга тоглол видеокастын 11 дахь дугаар хэсэгт бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаар Орших, Эрдэнбах, Огиах, за тэгээд зоччин хөтлөгчөөр Төмөр ах оролцож байна. Тэгээд өнөөдрийн дугаар маш сонирхолтой дугаар болох бах. Тэгээд та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ах нараар юу байцгаана? За баярлалаа. Них бой гадаа сайхан бой халууц явчихсных бой сэрүүн газар очиж нэвтрүүлсэн орсон. Шиг ажиллаж тэгэл байж шít. Эрдэнбах сонирн байгаа хаа. Ялангуяа ясгснийхэнд. Юу сонирхолтой. Олон хүнтэй уулзаг байгаа. Тэгээд яг хаа саксоос өндөрөө дуудчихлаа тэгээд яг хөтэ тэгэл ажиллана шүү дээ. Баах чи ер нь их ярьцлага орж байгаа байх шүү те. Орж байгаагүй. Баах те. Анх нэг одын тоглолтын шалгараад нэг ярьцлага өгсөн чи юу гэж яриад байгаа юм бэ? Юу ч болсон юм. Тэрнээс болж ярьцлага өгөхөөс дайдаг болсон шүү дээ. Манай Огиг бол сүүлийн 2-3 жил ялангуяа сагсандаа эргээд ирсэн. Асын хөлгүүд туслах тасалж болж байгаа ажиллаж байгаа. Сагсны залуучууд бол мэдж байгаа. За ингээд өнөөдөр нэвтрүүлэгтээ ирсэн 3 сагсчин маань одоо найзууд маань гэдэг би. Тэгээд Монголын сагсны бас яг тодорхой нэг үеийн төлөөлөл болсон юм 3 хүрэлцэн ирсэн байна. Тэгээд урилга авч хүрэлцэн ирсэн баярлалаа. За урьсанд баярлалаа. Танд бас баярлалаа. Бас энэ видеокастын зочин хөтлөгчөөр оролцож бас өмнөхнийхээ бас тийм тэгээд гоё юмыг яриулах гэдэг ингээд миний урилгыг хүлээж аваад ирсэн баярлалаа. Тэгээ төрөөг байна гэж надад хэлээгүй шүү дээ. Гис наугаа нэг хэлээгүй те. Түрүү өдөөс чиг оюутан лигтэй цог тоглож өстэй. Чи хөдөлмөрийн дэд. Үгүй би чи одоо юу нэг яг тогтсон сургуульдаа авахгүй нэг жил нүдэ аж ахуйн дэд сургуулаас гэж тавлаа. Тэр жилээ өндөө сургууль байсан авахгүй тэгээд дэд аж ахуйн сургуулийн амгаа багш намайг манайхаас тавуулчих гэж тавуулаад. Тэгээд дараа нь өөр сургууль дор бич нөө цахин байхгүй манайх чинь. Тэгээд хоёрын сургуулиас яг нь хоёрын сургуулиудын тэмцээндээ манайх чинь тавуулчихсан. Тэгээд оюутан лигт орохоор тайтдаг одоо яаж амжих вэ? Санхүү худалдаа Улаанбаатар коллеж гэх том сургуулиуд таарч. Тамиртай оюутан лигт бол яг 2 жил ороод тамирт бол тэгээд яг л ноцлогдсон байсан шүү дээ. Цахим дээд сургууль гэдэг ч одоо тийм удаж байгаа юм уу те? Тийм шүү дээ. Миний мэдхээр би ч одоо яг нь оюутан лигийн зохион байгуулалтын ажилд оролцдог. Тэгээд цахим дээд сургууль ч одоо 2 дугаар дивизионы нэг нөмрийн сургууль шүү дээ. Одоо нөгөө заяах тасалжуулагчаар нь очсон. Тэгээд ер нь бас бажгүй хүүхдүүд бэлдээд одоо яг өнгөрсөн жил бол 2 дугаар дивизионд өөрөөсөө орё гэдэг сандаар ороод 2 дугаар дивизионд 2-т орсон баг шүү. Тэгээ мандхан төрүүлээд тэгээ энэ жилээс нөгөө эхний 2-т орсон 2 дугаар дивизионд эхний 2-т орсон дээшээ ороод дээр эхний сүүлийн 2-т орсон доош ундаг нэг тийм системээр явдаг. Тэгээ цахим юу хідэн баг болцоо одоо. Одоо ч сая энэ жилийн тэмцээн гэх чинь 50 баг шүү дээ. Харин зохион байгуулалт амар болсон. Одоо чинь нөгөө оюутны сагсан бүмгийн холбоо гэдэг байгаа шүү дээ. Тэд чинь одоо хүрээ мөрөө айгуугээд хилцсэн маш олон баг ордог. Эндээс шалгуур ингээд дээшээ хардаг ингээд шатлалт. Бид тийм байхгүй шүү дээ. Тэгээ та тэгээд хоорондоо залцаа тэгээд байр нийслэл ингээд одоо чинь бас ингээд хүрээ шатлалтай ингээд дээрэс нь одоо зэрэгэл мэрэгэл ерөөсөө тэр зохион байгуулалт байгуулсан шүү дээ. Тэр үуч яг л нөгөө одоо би зүгээр эргээ санахаар таад маань улсын сургуулиас тавуулж байгаа. Улсын сургуулиуд ч бол угаасаа тэр тэмцээнүүдэд тогтмол ингээ ороод явна. Хоёрын сургууль одоо миний тавуулж байгаа захин дээд сургуулийн багч нь шинж байсан. Яг миний орсон төгсөлтөөс саксны баг нь баг бүгдээ тэр тэмцээнүүдэд ороод ганц хоёр хожиж ирсэн. Тэгээ бидний хувьд ч нөгөө хоёрын сургуулиудын аварга бас нэг замбраагүй тэмцээн болдог л шүү дээ. 160 70 сургууль ордог тийм. Спорт ордог. Ястаа баа яаж жижиг юм. Спортын ордог ч нөгөө австрийн зааланд нэг өдөр эхлээд тоглолтууд нь шүн 11 минут хүртэл яваа. Тэгээд ерөөсөө хоёр хожигдвол хасчаасаа ингэж явсаар хагаад хасаад үсээ. Улсын сургуулиуд Улсын сургуулиуд орохгүй. Тэвчээс замбраагийн тэмцээн болно заяа. Тэгээд тэндээ нэг эхний 8-8-д орсон багууд нь ч үлээ оюутан лиг рүү орох боломжтой. Бас нэг арай гайгүй бид нар болох юм дэмий цагаа өгөхгүй шүү дээ тэр чинь. За нэг гайг үзүүл үзэх юм. Тэгээд л ордог байсан. Тэгэхээр дээр үчи ерөөсөө л тэмцээний тоо цөөхөн байсан. Улсын за 18-аас дээш бол төрх юм бол залуучуудын улсын аварга, насан туршидын улсын аварга, оюутны лиг гэсэн юм л. Тэгээд тайлбарлаж байгаа. Тэгээд бусаа шүү дээ. Яг нөө хотын аварга өмнө нь болно тийм. Хотын аваргаас чи шалгарсан дөрвөн багч юу ба шүү дээ. Улсын аваргад орно шүү дээ. Ирэхээр тэгээд юунууд болох тэр аймагуудынх болох тэр бүс мөсөөсөө шалгараад орчдөг гэсэн шүү дээ.
Тэгээд нийгэмлэгүүд чинь шууд ордог билүү яалаа. Үгүй хотынх л бол Хүч чинь орчдөг Үгүй. байсан. Бид чинь шууд хот руу ордог үстэй. хот л бол хотынхаа орно. Хэллээ. Орж ижил тэр их явна. Алаан болдог. Тэгж байгаас нэг хотын араас нөгөө эрхээ авч чадаагүй ултарсан нэг 3 4 багт бас мөнгө төлж ордог нэг төлбөр төлж ордог нэг юм гацсан илүү бүр сүүлрүүлдээ Сүүл рүү нэг тим юм явж байсан байна. Бизнес хэлсэн байгаа. Энэ нөгөө яг ингээд одоо оюутны лиг би ч одоо яг та хэдтэй л адилхан нөгөө улсын сургуулиуд ороод хождог те ховын сургууль хэн байдгийг мэдэхгүй ховын сургуулийн залуучууд ямар вэ те яг иймнээс үндэслээд одоо энэ 2 дугаар дивизионд ховын сургуулиудыг жоохон рейтинг таараа сургуулиудыг оролцуулаад тэднээс чи хоорондоо аюугаар өрсөлдөж байгаа байхгүй юу? За хамаагүй дээш үзэж чадах те. Тэгсэн мөртлөө одоо юу гэдэг шилдэг финалийн 8 тоглолт юм уу 4 тоглолтын яг нөгөө эхний дивизионы шилдэг 8 тоглолттой хамт хийхээр үзэгч их үзэж гин. Бас тийм дунд чи бас нэг өөрийгөө харуулж ирсэн залуучууд байна те. Тэр утгаараа энэ сургуулиуд бол 2 дугаар дивизионд орж тоглох айгүй сонирхолтой. Ер нь л одоо сургуулиуд бол тийм болсон байна энэ жилээс ингээ харахад. 2 дугаар дивизионд орё те. Тэндээ нэг тодорхой хэмжээний ингээд юмаа тогтоочоод дараагийн руу явах гэдэг шүү дээ тий. Биднээс жаах юунд орж явах худалдаанд орж явах чи яг ням цаг төгш биднээсийг юу гаад үрж авчраад хэлжсэн тий. Америкийн сургуулиуд ингэдэг юм байна. Одоо өөрснийгөө бас ингэж рекламд юм байна. Тэгээд спортоор дамжуулж тий. Спорт урлаг мурлагаар ингээд дамжуулж ингээд рекламд юм байна. Тийм учраас одоо та хэд ингэ авч байгаа юм байна. Осоо цогтой бид өөрчлөсөн оруулж ирээд тийм юм ярьж ирсэн. Тэгээд ер нь яг тэрний дараа жил худалдаа үйлдвэрний сургууль нийслэлтийн тоон хамаагүй өссөн шүү дээ. Тийм тий. Сагсны худалдаа. Энэ ихтэй аргагүй нөлөөлсөн. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль гэдэг тухайн үед нэг хактер мэдэхгүй байхад. За цэврээ багш утсан. Олон бүр 24 онд байгуулагдсан сургууль шүү дээ. Техникум гэж явж ирсэн. Энийг нэг цэврээ багш чинь болохоор манай талигч мөнгөө ЦСК гэж очиж гуйж манай Сагсны багтаа бараг болж байгаа. тийм худалдаанд очно багшлаач та гэдээ үрлээ. Тэнгууд ч нэм цаг багш болохоор захирч юм болохоор цэврээ багш тавцсан баг. Энэ нэг ингэмээр байна. Өөрөө нь Америкт байжсэн. Энд судлаа юм гоо. Ер нь яг энэ менежмент яагаад болтгүй юм бэ та. Аваачаа тэр үед яг сагс чинь яг л юу гэдэг юм байсан. Тэгээд орж ирэл тэр үед гэсэн юу гэсэн шүү дээ. Дараа нэм цаг тогш өрөөндөө дуучилчаад. Яг сэтгэл хангалуун юм хэлээ. Яг нөө хийжсэн нөө бодож исэн хэрэгсчээ. Тэгээд улбаалаад ерөнхийдөө тэрнээс улбаалаад одоо энэ баг энэ заламжлаач гэж боддог юм хэлнэ. Тэгэхээр ер нь сургуулиуд сагсны хүмүүсийн аюу дуртай болсон юм. Тэ? Бодлооч тэгээд заалаа их гоё янзлсан тий. Заалаа гоё янзлаа цаг энэ төр тавиа шалаас болоод бас гоё болсон шүү дээ. Яг одоо энэ ахнараас сонсож явах нэм цаг тогш ингээд анх те та хэдийг одоо сургуульд аваад явж исэн. Одоо хүртэл маань хүн чинь итүүгийн их сургуулийг үүсгэн байгуулад итүүгийн их сургуулийг баяр цог тасалжуулагч аваачж байгаа те итүүгийн их сургуулийн баг гэдэг те үе үедээ одоо лигийн баг хүртэл оруулдаг болсон ингээд сагсаар бас би яг ингээд нэм цаг тогштой уулзаа сууж бас сагсаар таниулаа те эргээд сургуулийн эсэл аяг маш өндөр байдаг гэдгийг мань бас эрт ойлгоцсон байна л да тий. Тэгээ одоо ч бас тэрүүгээр ажиллаад явж байна. Одоо хүүн бас их дуртай шүү дээ. Одоо итүүгэн гэхэд энэ жил лигийн оюутны лигт 3 эрэгтэй 3 баг, эмэгтэй 2 баг шүү дээ. 5 баг орооч. Өшөө тэгэхэд баяр төлөвлөлт аваад хэлж байгаа. Өшөө байна. Хүүхдүүд орё игээд ингэж байгаад байна тий. Тэгвэл 1-р ага эхний дивизионд 2-3-аа 2-р дивизионд орж байгаа шүү дээ. Энэ жилийн авраг юу болсон? Корона болоод түрүү жилийн аврагч итүүгэн болсон. Итүүг өөртөө болсон. Түгэн чи шууд лифт баг оруулдаг үстэй. Лифт багтай тий. Ангараа нэг баг. Хаяа нэг үстэй тий. Түгэн гэл. Яг хэдүүлээ нөгөө анх бас сонирчийн сагсанд ярьжсэн үеэс бас яриу сонирн баг тий. Хажуу сууж байгаа би овёс асууч. Овёч бидний үед бас тасарсан байлаа шүү дээ одоо байр л дээр үеийн 6-гийн овгийн. Тий 6-гийн түгэн дэлбдэг. Чөтгөр автраа гэдэг хөштэй болоод тэгээд яг би овёч одоо анхны тэмцээн дээр хэдэн онд ямар тэмцээнд орж яг өөдөөдөөсөө ингэж тоглосон бол би ч нөө 50-аас тоглож байхдаа одоо шихэний л байгаа шүү дээ. Манай нөгөө тавчин хасарч байсан өсвөр үедээ. Тэгээд тэрийг төгсөж яваад манайх нөгөө өдөрчүүдийн цомдоо төрүүлчихэд дараа жилд тэр түрүүсээ 2 жилийн 296 даа таарчиж байгаа. Тэгээд 97 онд нь 96 даа таарад манайх өмнөх жилийн аврах гэдгээр А зооны толгойлцсон баг 96 манайхын сургуулж гарч байгаа. Одоо ч 50-аас хариу авъя гэдэг. Тэгээд манайх 44-р ч үү 48-р ч үү хажижсэн авчихсан заа. Тэгж бүтэн үзээ тэгээд тасарсан баг 8 оноо гав. Найр тийм шүү дээ. Тэгвэл манай нөгөө үед чи манай энэ амир багц. Манай чи төгсөж яваад бид чи яг дараагийнхаа ингээд сүлгээний баг үзсэн юм байна шүү. Тэгээд за 8 оноо бүгд ойлгож байгаа. Тэгээд тэр чи 96 бид нэг угаасаа тэгээд арчд өстө үений ирсэн юм чинь
яа тэр жилд гэхдээ өдөрчүүдээс онд дөрөв чадаагүй 5 төрүүлчихдэг байна тийм. За тэрийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн тэгэл хотын аваргаар эдэрчүүч би чинь 96-аас тоглодог байсан. А ер нь бол бас анхны биднээс үед хамгийн анхны тэмцээн оршихой бас мэдж байгаа. Миний саксофоны тэмцээн гэж нэг 7 дугаар ангид болж ирсэн. Хотын бүх сургуулиуд ороод. Тамирын залд болсон шүү дээ. Таны 7 дугаар жил хэдэн он бэ? Миний 7 дугаар анги гэхэлэр 94 он болно да. Тэгээд ер нь бол би нэг саксофоны сонирхдаг хөл бөмбөг хийсэн анх. Би хөл бөмбөгийн нэг хотын хөлөнд талтай. Тэгээд байжсэн чинь манай багш яхад тэмцээн болгож ирэх хөл бөмбөгийн бүх бандрыг оруулж байгаа. Ордог гүйдэг. Тэгээд одоо тухайн үеийн 1-р сургууль танаа сургууль байсан тий. Төрүүлсэн марах л да. Ханы аварга. Тэгээ эдний их байсан. Тэгээд биднээс тоглоод том юм уу том. Энэ дрон яг тийм нэгсэн. Яг уучлаар яаж 2хан жил болсон тий тэр цагаан шогоор гээд миний саксофон чинь нэг жил болоод манайх төрлөө дараа жил нь үдгээс сургуулийг сайн санахгүй манайх нэг 4 мөрөлдөлтэй юм сасгаж ирсэн. Юусе 2хан жил бол аюу хөөрхөн тэмцээн байхгүй. Бөмбөг жижигхэн галцоогийн жоо намсаад. Тэгээд тэр чи яг одоо нэг 6 дугаар ангийн хүүхдүүд оролцоод жиггэд тэнтэж хаалцаад тэг чи бол яг даах харсан гэж би бас отоод хэлсэн тийм. Би ч нөө тамирын дэдийн заалд ингээд тоглож байгаа байгууд нээлтэн жагсан ч баг багтахгүй байсан мэт. Тий их байсан. Анхны тэр хүүхдийн тэгээд тэнцэнээс чинь яг одоо тухайн одоо миний багш дам багш цогоо багш байна. Уяа багш байна. Энэ ит чинь ер нь эдэрчүүдийн хүүхдүүд бэлдъя гэдэг хэдэн хүүхдүүд сонгож авсан юм. Тэгээд тамир дээрээс их хичээлүүд стайл хийж байгаа. Тэгэхэд одоо л манай их л тоглож исэн хай дээр гэлээсдөө сургууль болсноос 2-3 хүүхэд авчихсан. Тэгээд тэгэд л жоохон ороод дөв суугаал аргач. Тэгээд дээрээс нь их сайн юм тэр нэг биднээс үчтэй бөмбөг болддог байлаа нуугаж. Тамирт Америкийн нэг юу гэлээд нэг шашны байгуулагч юм уу тусламжийн байгууллагаар нэг 10-аад бөмбөг өгсөн. Тэр ширэн бөмбөгийг чи заална гэдэг чи гайхамшиг байхгүй. Тэгээд уртлан генералууд орно тэгэл тэр бөмбөгөр чинь одоо тахад бас хангамж нь бусад юу бодох юм бол арай гайгүй. Тэгээд нэг бөмбөгтэй л ер нь нэлээд л их залаад өөрсдөө нэг одоо тийм байхгүй шүү дээ. Ер нь 5 хүн бараг 10-ны дунд 2 бөмбөг байвал их юм байсан шүү дээ. А тэгэхэд бол тамирын дэчид нэг тийм нэг давуу талтай. Тэгээд тэнчэнээс одоо энэ арка гэднээс гэл их олон хүмүүс бэлдэж гарсан даа. Яг гоо тэгтээ зарим нь бол сайн байсан. Дайнди бол шууд хөдөөнөөс орон нутгаас одоо үзүүлээс орж ирээд 95 30-аас харсан бөмбөгтэй нөө ирзэн бөмбөгч болдог гэсэн. 96 чинь хорооллоо. Хорооллын 96 шүү дээ. Та хороолт өсч хүү. Тий, би бол яг хорооллын. Одоо манай хороолт чинь ялангуяа 3 дугаар хороолт 1980 онд ашиглалтанд орсон. Би 79 оны. Тэгэл яг л одоо хорооллын унаг иргэн гэж байна. Бараг нарчлаа. Тий. Тэгж л. Эдэн ба анх сагс руу яаж орчвоо? Тэгэл байрны шууд гадаад шууд шиг юм ярьсан. намтар шиг юу? Нөгөө тамирах маань одоо энэ саксофон бие хэлж гээд байна шүү. Нэг байрных биднес чинь. Тэгээ яг гадаанаа тэгэл нөгөө гоё талбайтай биднес чи өөрсдөө шийдээ хажуудлын 29 дугаар байрны хин нөгөө шийд хийж өгөөд тэгээд шийдээ гоё бодож мудаад тийч чинь нэмбигийн реклам, кологийн реклам хажуудлын хан дээр зогссон. Тэгэл тоглосон. Тэгээд тэнцээ чи өглөөнөөс орой болтол тоглосон. Тэгээд тамирах чи өөрөө тоглолдог болохоор байрны хүүхдүүдийг юу оруулж байгаа байхгүй. Нэг баг болгоод тэгээд энэ хөхтөнгөр гээд дуртай хөш юм шүү дээ. Тэрний эдэрчүүдийн баг гэж оруулаад 94 онд лүүд юуны эдэрчүүдийн улсын аваргаар ороод. Тэгээд нэг байрны хүүхдүүд шүү дээ. Нэг л байрны хүүхдүүд тэгээд ганц нэг хүүхднүүд бади энэ гээд тэднээс гаднаас орж ирсэн чука энэ гаднаас орж ирсэн. Тэгээд бид ороод улсын аваргаар ороод хоёрт орсон шүү дээ. Тэгээд аврагын төлөө тоглоогүй тэгээд энэ дайндиг баг 100-д хожчихвол мэдэхгүй ямар учиртай 100-д хожчихвол хожлоо аваагач. Тэгээд хожлоор алта авцсан ч. Тийм шүү дээ. Тэгээд мэдэхгүй. Тэр нэг буруу систем байсан юм байна. Би системд хохирж ирсэн гэсэн. Тэгээд ашиг болохоор анхаас гэсэн. Би ч нэг өвгөн би чинь хорооллыг дотоод байдлаа өөргөө ажиллалаа. Тэнд байж байгаа би чинь 5 дугаар анги. Одоо нэг хороол юу 1-р орлоо 80-д очдог байхгүй. Тэгээ 80-д очиж би юу байсан бэ? Манай авч өөр бүх юм сонирхдаг. Манай авч ерөөсөө бүх болгоно хар багаас би чинь дор магтал яриалаа гэсэн. Тэрээс 4 5 дугаар анги чинь одоо нэг үйлдвэр чинь сэлмээ одоо нэг бүтээл хөдлөгч Ганбаатар энэ даавар бүхий зэгцэд явдаг. 3 жил явцсан. Биш бүх мөх гээ.
Тэгээд яг би бол өөрөө жоохон ноцолтой яг дургу. Тэгээд аавын шахалтаар нэг жоохон яа. Би өөрөө нөө дургу болохоор ч бас тэр хөвчлөхгүй шүү дээ. Яг хичээл дараа явсан чинь саксофоны сексэн бүгд бүртэж байгаа юм явчихсан. Сургууль. Тэгэл яг тийш ороод яасан чинь. Ай сургууль. Май. Анаа. Тэгээд чи тэр үчи би айгуу наахан байсан юм. Би 50 байсан юм. Тэгээд намайг орсон чинь бүдүүн тарган урахар чинь мэдээж багш нь тиймстэй. За яг за чи юу явчих гэсэн. Нэг тоот гэсэн. Тэгээд яг уу тэнд явгоотой аюух тураад өсч үссэн юм аа. Тэгээд 6 дугаар анги тийм 7 дугаар нөгөө нэг тэр цагаан шугар дэвтэж 7 дугаар анги болсон юм аа. Тий харин 94 он тарин. Тэнд чи бэлдэж чинь тэгэл усууд юу яваад тэгээд тэнд чи би холбогч болцсон бүс юм аа. Тэр бас жис гараа болчих шүү. Тэгж явал ах ганц зэрэг гэж багш тийгээс. Тэгэл анх удаа тэг тэмцэн ороод эхний орсон жилдээ төрүүлэл тэндээс аягүй урам аваад тэгэл яг одоо энэ спорт дуртай болоод хүн дуртай юм бол хийхэд бол тийм ээ амжилт гарах аягүй аваад шүү дээ. Тэгэл орч төгөл тийм л. Танай 50 дугаар сургуулийн чинь бас их нөлөөсөн байхгүй юу? Одоо энэ талиа зөвхөн ганцаа тамираа тоогоо шүү дээ. Биднээс чинь тамираа. Өстө нөгөө тийм тамираа оогийн идэр тий. Яг биднээс чи яг 10 жилийн сургуулиуд 50 дугаар сургуулийн их дээр хүмүүс айдаг байсан шүү дээ. Тэгээ манай 94 дугаар сургууль дээр 97 дугаар сургууль тэр юу яжсэн. Очиж нөгөө нөхөр шиг тоглолт хийсэн. Тэгээ чинь биднээс чинь нөгөө годомжиндаа л тоглолдог шүү дээ. Годомжинд манай анги тоглож байгаа. Мондох мохоо эрдэнэ. Тэгэл тэр чи зүгээр л нэг годомчны шахуул ойлголттой байгаа шүү саксофон гэдэг чинь. Тэгсэн чинь орж ирэл тэр ногоон хувцтаа шүү. Тэгэл ингээл сэмгэр. Тэгэл хамаагүй манус шиг хамаагүй гүйлдээд байхгүй. Инг чигттэй нэг баг гэдэг чинь шал ундаа харагдаж баг тэр тавч яаж 10 жилийн нэг. Тий. Нэг. Сургуулийн авраг угаасаа тодорхой дүүргийн авраг тэгээд усын авраг явчихж байгаа шүү. Тэгэл орж ирэл тэднээс тоглосон чи би чи бас нэг байрандаа бас үсэрч аадгүй чи байхгүй үсэрсэн чи хойноос нэг нь шүүрж аваад тэгэл хамгаалах гэл бүгд ганцаа мөхөө чи хоорондоо ингэж дамжуулаад миний чи толгойг эргүүл тэгэл яа юм болооч тэгэл шаарлахаар тамираа том болж байгаа алдаа гэсэн. тэгээд идэвхшүүд уусаа ургач тэднээс чи нухайчаа. Тэгээд тэднээс юу юм биш 15-аас тий. Саксны карьер баян зээл. Баян зээл яг өдлийн 2-р өрнөөс чинь тэгээд бас манай байрны талбууд дээр чи бас ер нь гой талбартай шүү тий. Монголын шилдэг гэсэн тамирчдын ирж тоглолдог байсан шүү дээ. Манай өрн чи бас нэг одон жил ах байсан шүү дээ. Одон жил ах байдаг байсан. Тэгээд ер нь тэнцээ чинь айгүй тийм хөрсөг тэмцээн болно. Тэгээд гудамжны сакс макс болно. Гудамжны сакс чинь анх тэгэл манай өрөнд чинь баян зүрх дүүргэх болдог байсан шүү дээ. Гудамжны сакс чинь бас амар юм болдог ш. Тэгээд ер нь 50 дугаар сургуулийн бас их нөлөөсөө шар хөвж байгаа юм чинь шүү дээ. Ингэж толгойгоо иргүүлээд шүү дээ. Халигаа алдаадахтай л гэж бодож байгаа. Тэгээд яг одоо нөгөө хаяхаа бид нөгөө найзуудаа ярих дуртай л даа. Өсвөрийн саксанд үнээрээ бид нөгөө яваад тод өгсөн тий. Тэгээд харамсалтай нэг хавуулаа лиг амжилттай тоглоогүй. Саксаач өрөнд гэж нэг одоо оюутны лигд бол манай тоогоо тоглосон. Талиач мөнхөө тоглосон. Ганцаа тоглосон. Нөгөө хоёр нь мөнхөө чинь юу лиг тоглолтгүй байна. Биднээс чи худалдаанаас шууд багаараа лиг тогсон чи. Ер нь анхны тийм баг тийм үү? Нэрээ 50 үлддэг гэсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. тэгсэн яг саксаа 50 ямар ч байсан 2 жил бол юу байсан? Босоос. Тэрний дээр бас нөгөө нэгдүгээр сургууль одоо ногийн ах хэд. Манай 96 ч бас гайгүй байсан. Манай тэр 96-гийн ах нар ч бас надад их нөлөөл намайг чи 7 дугаар анги хүүхдтэй байх чи хөдөлгөөнтэй юм байна гэж би ч одоо анхал тэгж ордонд ер нь хүн болгонд л тийм сонин момент гэдэг. Би бол ордонд ороод яасан том юм бэ? Яг анх ингээ хүн үзээд идэг мөртөө талбай дээр гаргахлаар биш бүр амар цэд хийдэг баг. яаж нөгөө талд хөрнөө. Тийм бүр амар ингээ баг хөл салгалаад яа. За тэгээ 2 3 нэг ихний хэл момент азив ашиглаад 2 3 ихтэйхэн гол хийчих юм уу би тавиараа л. Тэрнээс ихэнд чи яг л тэгж боддог. Ямар том ордноос том талбай Монгол байгаагүй тийм. Халаалт бололт хийж явах шиг социализм зогсож байгаа шүү. Сургуулиуд ч бүгд социализмын үеийн даалтай. Жижиг даалтай байсан шүү дээ. Яг нэг стандартаар явуулсан. Тэгээ хамгийн мөвж байхгүй. Хамгийн гайгүй зал чинь хандаа шийдний мөрх. хамгийн гайгүй зал чинь мөс их байхгүй. Мөс, тис.
Энэ худалдаа тамир дээрээс нь сургуулиудаас ихлээр нэг их гардаг гэсэн. Тийм нэгдүгээр Тэгэл өөр байхгүй. Ер нь бол Нэг ч нөгөө нэг шийдэн хамнаасаа нэлээд зай. Тий. Дээрээс том бохгүй. Тий, том. Тийм бас үү. байг байсан баха. Бид заал үзтээ үнэхээр гачигдaltaй шүү дээ. Айгуу gaч. Удамжинд хэлтгэлээ гэсэн шүү дээ. За Хилийн зэргийн заал биш шүү дээ. одоо нэг Гой заал шүү дээ. ийм ярихад Алдрын заал. одоо яг уучны камер дээр үе шиг ч юм ярих гэдэг байх уу. Одоо энэ залуучууд сакс тоглолтууд одоо юу гэх юм нөөц болцоо тий одоо бүхэн давах одоо бүхэн нөөц заал нь байж хичээлүүдтэй дуртай CS клубүүд нь байж ингээ одоо эдгээр юу ашиглаад мэдээлэл авч юм сурч тий маань одоо энэ хүүхдүүд ярих юм бол зөвөр одоо эдгээр өмсөд байгаа нэг кет байдаг шүү дээ конверс манерс гэдэг юу гэдэг тийм кеттэй тууж яадаг гэсэн шүү дээ Бидний дээдлийн үе чинь одоо данди хэдүүс бол би бол аягүй сайн мэдэн. Данди чиг бол орж ирэл Шанхайтай. Тэгээ би нэг хоёр пүүцтэй бас яах вэ? Хоёр пүүцтэй. Тэгээд үрж ирэл Үзэд амжилт өмсөд тоглож байгаа шүү дээ. би чи 3 пүүцтэй ирэл 3 пүүцийн 3 хүн өмсөөл өөрөө нэг нь өмсчээ. Төд бодлого нөгөө пүүц алга болоод пүүц өглөөг сууж байгаа. Нөгөө тийм шууд амжуулаад алга болчихно. Тэгдэг шүү дээ. 3 пүүз чи пүүз байдаг ч ээж манай ээж чи бас сагсч. Ээж хуучин Шанхайг аав хуучин Шанхайг оогоор Нэр одлохгүй шүү дээ. Үдээс сол бас тийжээс нэг өнгө үдээс хийчихэж байгаа маа. Бас тэгэл Яг тэр дурсамж яаж л одоо нөө авшаалт чинь дүүргийн аврагч, автын аврагч эдгэрчүүд нөө тэнцээ болж байгаа чи яг л тийм эс нөгөө зарим бүүзүүд тэгэл нэг одоо найзтай бүүзээ өгч. шорт мортгүй тэгээд тоглолт дуусны хүлээгээл байж идэг тоглоод дуусна. Тэр үе амьдрал 90-ад оны дунд очиж хичээлтэй үед юм лээс. Бараг лиг дээр ч гэсэн тийм байсан түүх би. Тэгэл нөгөө халаалтай ихтэл нөгөө ах нь хувцас өмссөн билээ. Тэгэл өмсөн ингээ сууж гин. Дүг шүгэл дугуурлаа нэг бацаан гүйлээ пүүз авч иржиглээ ах нар нэг ах нь өмслөө тэгээд яг тийм үед явж байгаа. Одоо би бас гоё юм санажлаа 2001-2 он болоод явчлаа та хэд сараас үлдээ. Би бас нөгөө манай орос сургуулийн бас нэг тоглолтог хүүхдүүд ээж аваа бас арай боломжтой байсан. Тэр нэг аамаа гадагшны яг бүүз мөс агч. Бид нар ч нэг зааланд өмсдөг бүүз, гадаа өмсдөг бүүзтэй. Тэгээд заалныхаа бүүзтэй орд руу бариад орно. Яг өөр сургуулиуд тийм байхгүй. Тэгээ одоо хүмүүс шоолдох ба. Таанаас нэг мохоо өнгөрөө гэдэг. Гайхуулаад заалны бүүзтэй. Яг заалны тоолохтой цэвэрхэн бүүз өмсөд гадаа үе зүгээр бүүз өмсдөг. Тэр хөвсгөлийн багтаа ерөөсө 4 хүн заслан тавь бүхэн нийсээр байгаад усын авар гав тэгээ явчихсан шүү дээ. Би намайг хөвтөвсөн тийм. юу болсон шүү дээ. Данди жишээ айгүй хөнгөн. Google унж мунхтай хүртэл үдчих унаа шүү дээ. Манайс чи шууд ингээ унжах чи данди чи ингэж мэгж унаа шүү дээ. Манай айгүй хурдтай байсан. би ч дээд дийлдэхгүй. биеийн тамирын дээдийн нэрийн өмнөөс тоглолдог байсан шүү дээ. 10 жил байхдаа багш өргөд жоор гэдэг. Бас гайгүй гарааны тамирт. Тэгээд юу ордонгийн цэвэрлэг шал арчих гал манай тоглолтын шал арчих байсан багш. Хэрэггүй манай данди унаад арчих чинь хэрэггүй. Ер нь өөрөө их ундаг л да. Өөрөө тэр нөгөө тоглолтын ситуацийн ч гэдэг юм айгүй их оролт хийдэг. Тэгээл нөгөө хүмүүс тэр юуг юу яадгүй мэдрэхгүй болохоор ивэж ордог юм одоо тийм. Манай хүн ер нь нилээ ундаг. Гэхдээ зөв ундаг бас. Тэгээ айгүй хөнгөн. Тэгээ ямар сайн манай ихтэй хэрэггүй. Манай хүн орж ирээ шалын арчих чинь хэрэггүй. Тэгээ их сүүлэн тэр доогоорч. Бөмбөг авахгүй. Одоо баа бол сүүлдээ бүр яасан ба тийм. Бөмбөг авах нь дайдны доороос ингэ зөвсөг сүүлдээ бөмбөг дээрээ байдаг болсон шүү дээ. Нэг аюултай тал нь анд битээр орж тохиолдсон асуудал. Нөгөө зүгээр яг яхад цаад ч аваад бөмбөг аваад боход яг доороос нь ингээд бэждэг шүү дээ. Тэгээ би тэрийг бол доороос нэхийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр бөмбөг аваад нэг тийшээ ч юм уу ингэж буухгүй яг ингээд авах юм бол доороос хатдаг байхгүй. Авж буугаад ингээд яхад манай яг тохон дотор өвдөв. Тэгээ шүдэн хөдөлцдөг байхгүй. Тэгээд шааш нэг шүү. Тэгээ ягаад тийм үргэлжлэл яг яастыг үргэлжлэлийг дараагийн дугаараас хэлсэн. Энэ үргэлж хэдүүлээ гэсэн яриагаа төв завсаад эргэж ирэхдээ яаж тийм лигт анх яа тоглож эхэлжсэн яриагаа өгсөн. Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. Adidas брендийн эрэгтэй эмэгтэй биеийн арчилгаа Монсими сангийн өөрийгөө хайрлах аяны хүрээнд бүх бүтээгдэхүүн 10% хямдарлаа. За дугатал видео кастэ хоёр дахь хэсэг бэлэн болоо та. За ямар ч хэдүүлээ энэ нэвтрүүлгээ спонсорын ундаг бас та одоосаа баахан юм ярьчлаа ундаг уугараад манай нэвтрүүлгийн Green Gate International гэдэг дандаа органик бүтээгдэхүүн оруулж ирдэг компани бас манай нэвтрүүлгийг спонсорж байгаа. Vitabio гэдэг энэ жуус байгаа. Энэ жуусыг бас ахнаа зөв дээр амсаар байна. Нэмэлт цаахрын агуулмж байхгүй. Дээрээс нь жингээ барилтаа эрүүл амьдралын хэм маяг гэх бас нэг одоо
хүмүүст өдөрлөн дүүрэлэх гад одоо миний бие үүдээ маш их хичээж байгаа. Тэгээ бас тэрний гол зүйл бол бэлтгэлээс гадна хоол юм байлээ дээ. Бид тэрийг өөр их маш их туршиж үзсэн. Тэгээ бас яг энэ бит хоёрын өөрөө их таарж байгаа энэ компани бас нэвтрүүлэгт бас спонсороор олж аваад маш их баярлж байгаа. Юус нь аюу гоё жуус байгаа шүү. Тийм байна. Тийм сахарын агуулмжгүй гинэ. Тий. Яг гоё жимсээр хандах. Яг сэв жимсээр амир. Баа таваач сайн ингээд. Нэвтрүүлгийн өмнө ярьсан чи баач бүр юу миний нөгөө диет кето метр биш үү боож гисэн дээ бодё байдаг. Багсаа ингэж энэ зургийн буруу орж байгаа. Занд хитэн төрөл ямар жимс ирсэн. Юу ямар За тэгээ сая эхний хэсгээрээ бид бас ах нарынхаа 10 жилд бас яаж тоглож байгаа те ямар амжилттай тоглосон талаар бас ярьлаа. Одоо төлөө бас дараагийн шат руугаар оюутан болоо те. За оюутан болоод айл сургуульд орсон бай те. Дараа нь лигт бас яаж тоглосон бэ гэдээс уршигаас эхлэе те. Тий. Оюутан болох чинь нэг түрүү нэг ярьсан цэрвэгш ягаад худалдаа хилдээд сургуульд би баг байх чинь. Тэгээд өөрөөр одоо зөвхөн бүтэн ба бид ороод тэнд л яг бидний ороход бол угаасаа худалдаа хилдээд сургууль оюутны баг бол байсан. Яг одоо байсан юм уу те. ЦСКА одоо Кени, Гамбат, Мөнхөө. Тийм мөнхөө. Тэгээ одоо Номер байгаа шүү. Гамбат ч юм уу. Тэгээд байж таад орсон юм биш үү те. Би бол шууд ингээл таадаг бүгдийг цуглуулаад гөлдөөсөн яг юу яж яах вэ? Одоо хүчний төлөв шилжүүлээ те. Тэгээ одоо маань давгаа байна. За нэрийг одоо яг юу яж болох зарим хуцлаа. Тэгээд хэд юу яагаад ингэсэн байдгийг тухайд жилд бол энэ гайгүй толцсон юм уу? Юм тэгээд нэг орж байгаа тэмцээнд ерөнхийдөө финал юм байна. Энэ бол ямар цоосон бохгүй тэгэл юу гэсэн. Тэгээд одоо тэнгуудаа ер нь би яг оюутны багаараа анх удаа лигт орсон. Тийм. Энэ урд нь баг тийм байхгүй байна. Юусе их сургуулийнхаа багаараа анх удаа лигт орсон. Энэ бол бас нэлээд чамлтгүй. Яг тэгэхээр яг бид нар өөрсдөө залуучуудаа пенальтад аврын авцсан тийм ингээд басан дөрөвчд юу гэдгийг тэр байтугай бид чинь оюутан байхдаа 4 жил нэг удаа Бүхөртөний спортадыг үргэлжлүүлж шүү дээ. Тийм. Тэгэхээр тиймэрхүү юу хөр багшаад юу гэсэн одоо энэ дэвний оруулах болцоотой боломжтой ч гэдэг харсан багтал. Тэгээд багаар бол тэгж орчихсон. Яг хэдэн он бэ? 2001-2 он авцаа хаа. Би тэгж нэг 2 онцоо л. Сүүлд Андрей бас олж тоглосон. Тэгэхдээ оюутан болоог баг. Манай дээр байв. Нэг жил яваа. Нэг жил авсан баха. Тийш одоо би асуулт лиг биш үү? Лиг биш зүгээр сонирхчийн тэмцээнүүд. Тийм. Ашиг баг хоёр хэдэн онд худалдаа өгдөг дээс уул яг 99 он. 99 онд тий. 99 онд ороод тэгэл 4 удаа дараалж тэмцээнд гусуулаад бөө хилэн болоод. Тэгээд тэрнээс хойш ямар хэлцээ болсон. юу нэг уушаа ургаар заавчтай уушаа ургаар. Юу дуусах яриад. Үгүй эхлээл биднес ч нэг баха ажигдсан шүү дээ. Тэгээд 4 дараалж тэмцээнд ажигдвал. Тэгээд тэрнээс хойш ч нэг 3 жил хожигдоог баха. 3 жил хожигдоог баха. оюутны лиглээ ажигдж байгааг баха. Тэр шийд сонгож авч ирсэн. Гэхдээ тэгэл яг тэр үчиг 10 жилийн тэмцээрээс нөлөөлж байгаа байхгүй. Монсонд ийм байж нэг бүр эхлээд ярих юм бол Монсонд гээд багт биш дээ 99 98 он. За яг ялтай 98 орцсон байсан байхгүй юу? Тэгт чинь намайг ороход одоо манай Эрдэнэ цогтой эдэр чинь отгоо эдэр чинь орцсон байсан байхгүй юу? Харин яг тэрийг асуух гэсэн юм. Та гурав ингээд хамт намайг ороход отгоо ч өөр баг явсан шахаа тий. Тийм. Тэгээд ирээдүйн тэнд чинь яг арай нэг залуу одоо Монсонд багийн арай залуучууд нь яг одоо оюутан болох гэдэг нь мэдээж залуучууд тий. Ингээд яг янгууд цэвэр багш яг ингэж юугаа саналтай. Тэгээд лигт орсон түүх нь болохоор энэ хуучин одоо хөдөлмөртэй чинь нэг юу болдог вэ? Хотын авраг болж хат нэгдүгээр орлын багаараа хотын авраг дээр явж байгаа л цэвэр багштай. За чи нэг юу яа. Кистер бэлхэл гэж тест дээр нэг өдөр ингээд тийхүү юу гэж явсараа Монсонд гээд баг ороход энэ чинь нэг том ах байжлаа. Энэ ах чинь нэгээр илүү болсон шиг амар фа нэсвэсээр би яаж хийсгүй. Яавал нэсдэг ус. Тэгээд та хэдүүл 10 жилээс Монсоныг багт шууд орцсон байсан биш үү? Тэгээд та гурав тэнд хамт тоглож байсан тий. Тэгээд тэндээс худалдаа үсгүй юу? Тэгэхээр зэврэг шууд тэгээд ингээл хэвчээсэн. Огийн болохоор санхүүгийн засгийн дэд сургууль. Тий, би 97 онд ороод тэгээд танай 50-ийн нөгөө ганцаа байсан. Хайдар. Тий. Гэхдээ манайх чи лигийн бас хэд хэдэн тоглогчтой байсан юм а. Тэрийг бас дуртахгүй болохгүй. Амар жаргалагч бас тэр Америкийн коллежийн системээр л бас баг үрдүүлэх гээл энэ төвшөө багтал
Чингис, Амраа эднэсгээд тоглодог дөрөж тий. Баярх байх болов. Тий, баярхуу байх. Багшаар 8 агш. Амиа өгшиг биднээс өөрсдөө дуусчихсан шүү дээ. 97 онд орол Саксны баг гэж бүрдээл. Тэгээд яг уу биднээс өөрсдөө хайдар бидэж ярьж аваад сургуультай одоо манай Штитэн багш. Тэр тухайн үед одоо хичээл эрхлэгч одоо тэтгэвртэй гарсан амарч багш арай байгаа. Бачаргал багш ирсэн сургууль. За Саксны коучтэй бол игээд тэгээд амиа багш тэр биднээс очиж узаад амиа багшийг бас сургуультай аваад тэгэл яг 4 жил бид чинь манай санхүүгийнхийг бол та мэдчихэж яг худалдаа шиг. Хайдар Ганзоо би Тэлэн Алтан гэрэл Алтааватар Обо Амраа цолмаанд доошоо ороод ирэхлээр мөнгө тэгээд явцлаа. Тэгэл худалдаанд байх нь ухуулсан да. Би зүгээр үзэгчээ тэр үед чи одоо тайт маань ингээд дээгүүр орж шүү дээ. Усын ам дандаа медалийн төлөө орсон. Би болохоор 40-с мэндийн агшаас нэг 2 жил залуучдаас нөхөстэй тоглоод тэгээд тэрнээс хойш тэмцээнд ороо. Би нөгөө манай мөнгөө худалдаагаас тоглож идэг. Манай ганцаа санхүүгээс тоглож идэг. Тоогоо Улаанбаатар коллежээс тоглож идэг. Энэ 3 сургууль ер нь барыг медалийн төлөө үлдээл. Яг одоо миний санджаар нэг 2-3 жил худалдаа алдаад санхүү мөнгө аваад Улаанбаатар нэг хүрлээ авдаг. Яг нэг ийм хүч шиг нэг баг 2 жил юм явцсан шүү дээ. Явсан. Их сонирхч тийм. Тэгээ бас их нийтийн манай хул худалдаанд ер нь хожигдоос тэ. Улаанбаатар худалдааг бас ивэн тарчихлаар гусчаад идэв. А манайх Улаанбаатараа гаргадаг. Нэг тийм сонир. Тийм цикл байсан. Юуны оюутны лиг дээр чинь бас тойргийн тоглолтууд дээр санхүүд госуулдаг л байсан. Тэгээ нэг аваргын тоглолтын дээр нэг залмэл хэрэглэж байгаа. Тэр нэг залаа яриа заа. Одоо тэгвэл Яаж чи би тэр чи өөчги отгоо ирж байгаа авзуураа. Хайдар чи 3-аас дөнгөж зоод авч орж ирэл 3-аас шидэв. Хэдний чи нухуулж байна. Тэгсэн чи юу бат. Өөчги чинь зүгээр өсрэлттэй гэж ихтэй. Самраас наваг ахуулахгүй. Тэгсэн чи багш суу. Бас суу гэл. Кэни ор гэл. Кэни орж ирэл юу ч болоо өсдөг чинь царай морин юу суулахгүй шүү дээ. Ингээл нэг ууралж мууралж байгаа царай гарах. Менежмент ирж байгаа царай. Тэгэл энэ отгоо хөөжгөө хоёртой чи зодтолчтой. Яаж ч тохотсон шүү дээ. Тохоод тэгсэн чи отгоо ууралсан чинь мангастаад тэгсэн чи хөөжгөө хойноос нь болиулсан чи гарын нэгшөөд тэгсэн чи энэ гурав чи хөөчдөг байхгүй. Техник өгөөд тэр уушаас амар байгаа шүү. Энийг одоо шатаа гэж байна. Худалдаагаас гинлэхэн хөвж. Өөс чи Кэни маркет төлөөд эргүүлээл явсан чи багш. Кэни минийхөө яаж байгаа юм бэ? Эрт боо. Өөчгий байхгүй. Яг Кэни оронгууд бүр биддэг те. Яг Кэни ороод байгаа бүгд хард зэ энэ хэнийг хорлох нь гэдэг. Кэни баг дагаж гүйлгэж хараад байгаа. Тэгээд нөгөө 3-3 шидэж байгаа нөгөө хайдар манд чи айч шүү дээ. Нөгөө гидрүүнийг хадах чи дээр мээр хамгаалахгүй шүү дээ. Гар нь ингээ явж байна. Доор муур шахаж. Тэр чинь бүр ер нь жоохон зэрлэгдэн шүү дээ. Ороод хажуугаар гарах чагаад би одоо ийм дистанцтай хажуугаар гарч чад лүп гэж шууд нүрл боссон. Дөнгүүт нь шаардсан юм яах. Агсаал. За ёстой явуулъя гээл тэнгүүч их түг. За тэгээд ганцаараа дэс 2 энтийн аваа гарч. Манай мака иргүү. Тэр чинь бүр пеналти тоглолт шүү. Бидний лигийн пеналти тоглолт шүү. Тэр тэгээд их сонь тэмцээн болдог байсан. Тэр пеналтийн тоглолтууд бас их инээдтэй. Хоёрхан тоглолтоор шийдэгдээд оногийн тоолчдаг байсан. Тий. Хоёр хожчих юм бол оноо моно тоолоод байгаа шүү. Тэгээ манай ихнийхтэр нь хожигчоод дараагийнх дээр нь нэг 10 оноор хожсон билүү 15 7 8 оноор хожиж эхэлж байсан байхгүй. Яг машиндаа. Тэгсэн чи Кэни орж ирэх үедээ так гэдэг. Хүүхдч байж тэгээд за. Одоо яа. Сэврэ агшаад толгоос нэг хүн болгоно хийж чаддаг ажлыг хийлгэх тий. Өөрөө хүсээгүй юм шиг тий. Кэни минийхөө яаж байгаа юм бэ? Яг өөр одоо нэвтрэл үзэж байгаа улсууд бол яг хөө ингээд мэдээж талбай дээр бол мэдээж энэ эмгтээчүүдийн спортч ийм талбай дээр бүгд байдаг. Зүгээр бид нар одоо талбай дээр одоо саяны тохиолдол зөндөл байдаг. Тэнгуудаа гарангуудаа заа юм гэж. За одоо хайж чаа гэр чи хааш илээ цуг суухгүй ингээл гоё ингээл баг болоод явдаг. Тэгэл дараагийн тэмцээн дээр уулздаг. Яг түрүү сая төмөр хэллээ шүү дээ. Яг оюутны юуны дунд бол ерөөдөө 1 2 3-т нь бол ямар баг орох тодорхой хин нэгт нь энэ 2 3-т нь яг нэг тийм ингээл хэдэн жил яг тэгээ явцсан. Энэд бол одоо үнийг хэлэхэд үнэхээр мунаг байсан л та. Тэгээ багш сайн байсан. Тэгэл энэ ичжээ бол ССК нэг дээр цогтой 2 дээр 3 дээр за манай мөнхөө сүүл рүү замнаас тоглож болсон л та. Тэгээд оршихоо 4 дээр их мал хав дээр онгор бас байна тий. Тэгээд юу нэг бодлооч сүүл тогтхон дээр 3 дээр чинь нэг тогтхон дээр чинь сүүл бас манай худалдаанд орж ирсэн шүү дээ. Тэгээд яг Эрдэнэ тэгээд хин Няма
тэр чинь юм дээр тоглох суухгүй хойно тоглох гэсэн. Би бол худалдааны тэр амар хөтө түрүү бид нар Андре Бэд гэдэг багч би нөө мэндэ өгсөж 40-с тоглосон нэг жил залуучтай хотын аваар усын аваар таарчтай таарчсан. Өглөө нэг эрт ихний тоглолт байсан. Бараг 8 масаас тоглолт гэж үгүй. Тэсээд үгүй яг зооны тоглолт бид тоглох зур арга байхгүй. Худалдааг яаж авчих. Гараад тэгээд Андре оршоо Эрдэнэбаахар ингээд дооцохч авчих кино. Тэр яг тэр оноо хідээр дуусна гэдэг. Нуухгүй одоо бас 80 20 Тэр нэг хоцсон тоглолтуудыг нэг айхтар сандгүй шүү. Баанар яасан би үүтэй хожид тоглож сандгүй зүгээр. Би ч нөгөө 40-с тоглохоор чи гамбуу байгаа. Тийм гамбуу. Хар гамбаа байгаа. Тэгээд би одоо бус хүмүүсийн сайн санахгүй. Ямар ч нэг одоо нөгөө 2 жил тэр багийнхаа гейтрүүд шүү дээ. Арай авах жил тоглож заахна. 80 20 мөрөөр дуусчихсан. Тэгсэн баха бид нар тэгсэн бах. Тэгээд тэгтээ яг санхуг огийн санаж нөгөө санхуг нэг хотын аваар уулын мулталчихсан юм. Тэгвэл ингэж ярьсан бол яг одоо түүхэнд энэ баг дахиж энэ хизээж баг гарахгүй анхны үе сүүлүүд гарсан байхгүй. Мах ямар багтаа таард үлээ оюутны улсын авраг лөө оюутны лигийн авраг финалаар 2 талаасаа ингээд спорт ордны 2 талаас нь гарч ирдэг шүү дээ. Тэгсэн чинь уг нь нөхөр заад тэр багаас гарч ирлээ тоглолт ингээд юм ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь нэг нөхөр авцсан ингэж ярьсан. За ингээд удахгүй авраг худлаа өдөр би дээд зургуудаа баяр үе тоглолт эхэлж байгаа шүү дээ. Үгүй Манай нөгөө оюутны удахгүй авраг авч байгаа худлаа өдөр дээд зургуудаа баяр үе би гаргаж. Тэгсэн чинь манай нөгөө нэг сарны тангуу гэдэг бүжгийн хамтлагтай шүү дээ. Тэднээс гарч ирж бүжиглэл тэгсэн чинь нөгөө чи микрофон авснаа. За ингээд юу худалдаа үйлдвэрлэлийн дээд зургуулын сарны тангуу багт аюунд хамтлагтай баярлалаа. Одоо ингээд удахгүй авах гэж байгаа худалдааныхаа багт баяр үргэлээ гэж. Мөөстэй тоглож ирсэн байхгүй юу? Мөөстэй. Нөгөө ганцоо хин чинзоо юм байсан шүү дээ. Одоо за би хэрвээ худлаа яригвал яг тэр үед хожигдсон шүү. Давхраа хэднээс. Тэгэхэд биднес чинь амар сонир болол явж. Биднес чинь тэнцсэн бас өөрчлөлт санагдаад байна. Яг би хожигдсон. Арай биднесээс нэг доор үе доор шүү дээ. Бид зоо моноос ингэж ингээ бодоо гарсан чи дурагчээр нь сүүлд зооноос биш хэлбаа ингэв. Зооноос таг дуусах гураа шидэд хийчихв. Яалаа нэг эко тоохгүй да. хив тий. Солгоо эко. Яг үндсэндээ бол тэд чинь бол яг дөнгөж гарч ирсэн түүх. Бид нар бол урд нь бол юуны тэмцээнийхээ одоо хэд хэд байна авраг авцаж. Юу үлээ тэр чинь. Яг тийм ярихад яг нөгөө тамирчууны сэтгэлзэн үүдийг бас байгаа байхгүй. Одоо нөгөө сүүлийн уян залууч чанга бол сэтгэлзүүлчтэй очоод байна шүү дээ. Тийм баг үү. Тэр бидний үед өгсний сэтгэлзүүлж байна. Энийг нэрээр сэтгэлзүүлдэг тийм. Тэг чинь яг тийм юм сонсоход бас эвгүй болд юм билээ. Тэг багш хүртэл бүр уурлаа авчих юм уу? Солиороод байгаа юм. Тэгэл биднээс чи сонирн болол одоо тэгээд авраг авахгүй бол болохгүй гэсэн тийм нэг юм болж байгаа юм чинь. Тэгээд ир чи эхний үе чинь нэг жоохон дутуу дуусаад тэгээд бариад ингээд алцаад явж байгаа. Багш солиод болов. Бүгдийг солиод үзсэн. Эко чинь зүгээр зоод авч явж гусаал зүгээр. Хэд гусаал тэгээд байхгүй. Тэр чи тэгвэл 2002 3 он цаалах юм л дээ. Тий нэг нөгөө Эрдэнэбаатар нөгөө юу гэдэг бас тийм нэ. Хоцсоо санахгүй. Хоцсонд пир аюу санаад байгаа. Тэгэхээр тийч яг сангаас өрөөхгүй. Одоо яг тэмцээ урлаа. Шилээд одоо хоёр нөхөр барилдаж яах. За медаль авсан чи баяр үрийн шинд хийсэн шүү дээ. Ямар ч спорт тэгж хэлсэн бас та тийм байж л дээ. Өмнөх сэтгэл дээ. Эндөө тасархаа болоо гэсэн тэгээд яг мэдхгүй болохоор тэгээ хэлчихсэн спорт инженери. Яг илүү хүч нэмжээл гэсэн юугаар тий. Би нэг юм асууж зөв буруу юу зүгээр би бас ингэж боддог байхгүй. Одоо ингээд яг тэр үед одоо саксуул даавал хүчний бэлтгэл юм те байнга ингээд те төмөртэй ийм зуралдаж саксаа бэлтгэл юм. Тэр үед зүгээр яг ерөнхийдөө хүмүүс нэг тийм хүчний бэлтгэл хийдгүү үед худалдааных нэг цэврэгш та яадаг амар хэлэгдэг байсан юм шиг. Надад би тэгж боддоо ч тэр үнэн. Гогор хийдгүү ч бишээ. Манай Монсонгийн чинь хар өртөг бэлтгэл хийдэг шээ. Тэгэд өөрснөө ингээд нэг төмөр үрдэг бэлтгэлийн заалуудтай. Тэнцэнэ нэг цаг өөрлөд байсан. Төмөр үрч өстой яг л нөлөөлт юм да. Өмнөх чинь биднээс чинь подолоо тогтчулсан. Тэгээд тэгээд тэнцэн та бол тэнцээс эхэлсэн юм биш үү? Ердэн баг бол өстой тамир авах нүдсээр байгаа л ер нь. Тийм нүдсээр байгаа л нэг одоо төрсөн шахуу ах юм чинь тэгэл одуулаад тэгэл нэг байранд байгаа чинь тийж бултаж чадахгүй шүү дээ. Тэгээд бэлтгэл хиймээргүй байдаг тэгэл хараад иргээл гаргаж ирэл тэгээд төмөр зуулгаад тэгээд нэг жил 100 ерөөсөө баг нэг сар шахам сар байна уу 2 сар байна уу дандаа төмрийн бэлтгэл хийгээл тэгэл явсан чинь ерөөсөө бөмбөргүй тэгээд
Тэгээ яс чинь үсрэлт шал ондоо. Юм колцоо чинь ингэж гарч ирж байна. Би бас авахгүй би нэг олсоор авчаад ли үзээ явжсэн чи Эрдэнэ баахад таарад тэгээ нэг тоглосон юм үүтэй ингээд гэсэн Mac гэсэн чи ингээд болчингууд нь одоо яг одоогоор зүгээр таамаг хоор дэсэн шүү дээ. Яг тийм бай. Би ч жоох хөөгд шүү дээ. Чи жоох амар өндөр. Тэгээ нэг ийм биетэй. Йоо, ийм биетэй хүмүүс сакс тоглох шиг би бол болоогүй юм байна даа гэж бодож. Тэгээд тоглосон чинь ингээд нисч орж иж тогч мохоод Үгүй Попов шиг хийдэг бол шиг хийлээ. амар тийм болчихдог байсан. Нэг мөрчлөг байгаагүй За дээдлэгч та тоглосон ч гэдэг мөрөөдтэй ийм жоох хөөгч гайхаа гэж мангас харж байгаа юм шиг байна. Ямар амар том би юм. Манай үуч нэг төв залаад хоёр ордонгийн залаад төв гэдэг ингээд оргууд нь хамаарч байсан. Бүх зайд гэж байна. Тий зайд аваад гэсэн. Тавар маань мосоногт яаж яваад нэг багт орчих. Тэр түүсээр жоогийн мосоног таах яаж өгч. Би чинь уг нь бол ингэсэн юм л да 10-аад төгсөөд бас нэг гайгүй тоглохлоор нэг бас нэг үлгээр нэг хоёр баг надад санал тавьж ирсэн. 11 алтан бүрэгд. Тэгээд би чи заавал оюутан болж байгаа юм чи сургууль соёл яагаад ч хэлээ орохгүй гэ. Тэгээд одоо биднээс анх оюутан болж байгаа чинь оюутны лиг тоглох юм бол одоо дээдлэг тоглож байгаа ямар нэг үр тэмцээнд орж болохгүй тийм дүр байсан шүү дээ. Та нар чи тэгээд тэр тавигдангууд цэврээ багш таадыг заа ороод ир гэсэн үг байхгүй бас тэр юуг дараалалаар нь зөв ярихгүй. Тэгээ би чи за оюутны юугаар юу яач уг нь бол санаа нь бол оюутны лигийг нэг авар авчаад орё гэдэг. Уг нь би чи залуучуудыг авцсан, насан туршидтыг авцсан, идэрчүүдийг нэг удаа алдсан. Гэхдээ тэр бас их баянтай төв. Тэр их тараа. Тэгээ байж тий. Тэгээ ирээдүй гэж угаасаа холбооны тим юу гаргасан. За энэ залуучуудад дэмжиж энэ залуу тоглож байгаа хүүхдүүд оруулах. Ирээдүй гэдэг багаас ороод манайх мэдээж нөгөөдгөө торноод байсан санагдаад байна. Аянгүй Тэгээ тэр жил чинь Манайх нэг хожил аваагүй, нэг ч хожил өгөөд тэгээ байжсэн чинь юу яага плей-офф эхлэх болоод Монсоник юмд гарцсан. Плей-офф гарчихсан. Тэгээ уг нь Цэврэгч надад нэг санал тавьж хэлсэн чи манайх руу орчихоо одоо ингэ шилжилт хийж болно. Тэгээ би орохгүй гэж Цэврэгч өөргөө сургууль дээр хурж ирээд. Нэг цаг надад лекц уншаадаггүй одоо нэгэнд мултарчихсан чи юу хийх гэдэг. Тэгээ би Монсоник руу орсон. Тухайд одоо санаж байгаа бол тэр үлрэлтээс багаас өдөө тоглосон гэсэн үг дээ бид. төртөө. Тэгээ би одоо нэг үлрэл бол яг эхэлж орсон оронгуудад нэг үлрэлт хоёр бол сэлдсэн байна. Дараа нь бол Sky Hawks гэдэг. Одоо багийг нэг баланслна гэдэг ингээд шаарсан тий. Тэгэхэд бол Sky Hawks гэж тоглолт тийм л үг. Тэр үеэр тэр баг ингэж явах үеэр худалдаа авчиж байна уу бааш уу? Үгүй худалдаа чинь юу ячиж байгаа байхгүй. Отгоо хий чинь цогтой хоёр чинь юу руу хийлээ явчих. Тэгээд хин даваа чинь нөгөө юу руу шонхорлоо тий. Тэгээд ЦСКА оршихоо бид гурав чадрах дурчиж байгаа. Салгасан шүү дээ. Тэгээд яг яс л та. Тэр уг нь яг тухайн үед одоо би ингээ эргээ санахаар Монголын сүмийн холбоо тухайн үед бас их зөв юм хийсэн тий. Нэг юм хүчтэй баг гэж олон тэнцүү хүн гэж болгоод томчуудын хүртэл салгаад уг нь болоод тэр үедээ. Тэгэхгүй болохоор нөгөө нэг талдаа нэг ямар хоёр баг финалч нь баг тодорхойлцоод байдаг. Нөгөө нь юулийн тэмцээнд ордог ч юм уу. 6хан багтай лиг чинь бас тиймгүй юу бас менежмент байна. Жишээлбэл чинь зэрэгтэл нөлөөлөл эхэлж байгаа. Ордны тий үзэгч байна. Бас мөн сонирхолтой дээрээс нь доороос гарч иж шинэ залуу тамирчид нэг баг руу одоо ч үгүй үнээр пул баг руу хүн багтахад хэцүү шүү дээ тийм ээ. Ингээд салаад яцгаар үүдгийг доороос дүрж харж нөгөө багтаа нэгтгэхэд ингээд орсон ч зарим цугаад идэг тийм бас тийм байсан шүү дээ бидний үеийн чинь. Ороод 2 жил 3 жил сэлгэн сунгаар яг ахнастай дарагдаад очиж байгаа. Өнгөөр тасарч одоо аав шугнууд 10 шууд гараад гараад болчихсон шүү дээ. Үеийнээс юундаа нэгт явж байгаа юм чи. Бусд нь бол жоохон хэцүү. Тэгээ шигшээ багийнхан түүхээс сонирн байх л та одоо залуу үзэгчдэд. Ингээ Монсоникт орлоо, лигд орлоо ингэж явж байгаа. Шигшээ багтай бас яг Монголын саксны асал амаргүй үедээ Шарваа хоогийн төвшөөх энтрийг яг дараагийн үе болоод ингээ гарч ирж байгаа шүү дээ. Монголын шигшээ дэвсэн тэмцээнүүдэд дурсаж. Би бол одоо 99 онд Бэж явж ирсэн. Залуучдын шиг одоо Эрдэнэ баяр яваагүй одоо ерөөсөө ойлгохгүй юм чи явах л өстэй байсан. Тэгвэл тэгэл яагаад яваагүй. Одоо Данди явж ирсэн. Данди явж ирсэн. Сидэ явж ирсэн. Залуучдын шигшээ гэдэг. Манай талигаач оргил явж ирсэн. Жаба явж ирсэн. Нарка явж ирсэн. Каир явж ирсэн билүү дээ бод. Каир ороогүй. Тэр чинь хөгшөвчүүд илүү 20 нас жилийн бас нэг хязгаартай. За би бас хүн марчиж бүрэн явж ирсэн санагдаж байна. Би ч тэгвэл насаар итгэсэн. Тэр бид явсан. Ямар юм байсан бэ? Тэр нь энэ Бээжингийн бие тамирын их сургууль одоо хот хоорондын юу гэлээ Улаанбаатар шик болцсон. Бээж хоттой шивж байна. Манай цогтой багт. Одоо энэ
эс Эрдэнэгаан содон зөндөө байна шүү дээ. Энд чи биеийн тухай биеийн тамирчид спорт ороод дараа гэсэн. Тэгээ тэр хүн биднүүсийг дагуулад мэндэ багш дасгалж явуулагч хин дам багш дасгалж явуулагч. Тэгээд миний санаж байгаа одоо нэг холбоонд ажиллаад идэгсэн бачаргал гэдэг бачаргал хичээл бид. Тэгэл анх одоо тэгэл үзлээ шүү дээ. Тэгэл хятадч бас моног нуруутай өндрийн чидэд ахыг бүр гайхсан энэ хаанаас холбогч нь ихлээр манай самбарын хөршил юм болоо гэдэг. Тэгэл яг тиймэрхүү шал өөр мэдрэмж шүү дээ. Тэгээ шал өөр мэдрэмж авахлаар хүн бас шал өөр сэтгүүгээр тоглодог юм байна гэдгийг бас ойлголт төр мэдэрч байна. Шигшээ багт явах бас их айгүй нөлөөтэй. Баа. Би чинь 2001 он гэлөө Оскогийн Олимп Азийн тэнд явж ирсэн. Тэгээд энэ нөгөө залуучуудын шигшээгээд бас нөгөө эрхүү бийж мэж гэдэг тэмцээн болоод бас энэ тийм бидүүс очсон тийм тэр бас байсан. Тэгээд шигшээч нэг удаа өгөлтэй тэр Оскогийн тэмцээнд явжсэн. Тэнд очиод тэр нөгөө хятадч амар өндөртэй одоо Яамын тэр Баатар авторч тоглосон. Важиж тэр. Тэр Баатар ч нэг юм бүдүү авт юм баг. Жингээд үзсэн чинь амар. Түлхээд явахгүй. Тэгээд би ч нөгөө хойно би чи 92-т. Тэгэхээр чи 2 м 5 автаа. Тэр нөгөө урд тоглож байгаа 2 дугаар юм чинь тоглолт чинь 2 м 8 авт. Тийм л байна. Тэгэхээр хэдүүс чи бас хаагч яа. Тэгэл нөгөө бас яаж байгаа юм нөгөө Яамын чи ингээд зогсож байгаа шүү дээ. Нөгөө нэг юм дээр персонал дээр торгуулийн шидэлчид гээд хажууд нь үе чинь бас ангидсан нэг жижиг юм байна шүү. Тэгээ осны харж авах гээд ингээ харсч чи бүхний тавьж байгаа. Тэгээд бас тэд 50 энтертэй уулна сайн тоглосон л энд. Манай шиг одоо хийнх шарвах төвшөөх энэ шарвах ч бас нөгөө шилдэг 10 март морж ирсэн таасаа тий. Шарвах л ста моног бас. Тий. Шарвах ч айгүй хүндэлдэг шүү дээ Азийн чинь тэмцээн болгон төвшөөх хоёрыг чинь айгүй хүндэлдэг байхгүй. Одоо цуг тоглож ирсэн нөхдүүдний хятадтай шигшээ 50-ныхаа шигшээгийн дасгалжуулагчтай болсон. Тийм нөхдүүд байгаа. Ашаа болохоор яг тэр үед бас явсан. Тийм. Гэхдээ би Оскомас гүр яв. Тэр бид тэр Зүүн Азийн наадад нөө Бээжинд нэг бэлтгэл байжсэн юм баггүй. Тэгсэн чинь нөгөө хин нөгөө Баатар гэдээ сая яриад байгаа шүү дээ. Тэр чинь бүр хөөрхий. Тийм. Хурж нөгөө шарвахт өөрөө бүр заалан дээр орж ирээд бидний нөгөө бэлтгэл цаана нөгөө тэр чинь Гуандон гэдэг нэг тийм хүү Гуандон баха тийм хүү мууж тоцтой. Бээжинд тэр Баатар чи өөрөө шарвахыг харангууд өөрөө нөгөө хөөрхий урж ирээд тэр хоорондоо ингэ ярилцаад бүр өдөрч аягүй гоё. Тэр хүний чинь яг нэг амар тамирчин гэдгээр ихтэй яг манай тийм ээ бас нэг шарвахыг урж ирээд хоорондоо. Тийм аягүй гоё. Тэр шигшээ багийн хувьд бол яг чи 92 онд бишээ 2002 онд тэр Зүүн Азийн. Тэгэхээр яг тэр үед зүгээр одоогийн залуучууд аягүй нөөц болцоо хүн байгаа байхгүй юу? Юу хэлэхэд нэхэр төрөөс бидний үед бол нэг олон улсын тэмцээнд явна гэдэг зардал мөнгөний асуудал маш хэцүү байсан. Яг үнэхээр ягаад шууд хэлэхэд болоос чи өөрөө зардлаа бол. Тэгэхээр энэ юунаас болоод одоо миний үеийн миний дээшээ ч юм уу доош маш сайн олон залуучууд тэмцээнд болтонд явахгүй. Зардал мөнгөс л. Яг уг нь ур чадвартай. Тэгэхээр яг болцоодоо зардлаа гаргачих усууд нь яг тэрний оронд нь нэрээд дэвшүүлээд ингэ явдаг гэсэн үг байхгүй. Тэгээд тэрэн дээр бол жоохон өчр тулцсан. Одоо ч би зүгээр яг Эрдэнэбаг бит хоёр яг тийм хооронд ярьж л байсан. Маш олон тэмцээнд өнзөөл мөнгө олдохгүй тэгээ ийм хүн байж л байсан. Тэгэхээр одоо бол залуучууд юу гэдэг одоо нөөц болцооч юм байна тий. Одоо та нар зөвхөн биеэд ажил өөр юм бүсэнд бүгдээ цаанаа байж байгаа. Залуучууд бас өөрөөлээд бидний бас ийм байсан. Тэгтээ бид нар сагсан мөнгө хаяагүй бол чинээгээр тэгээд яг энэ манай монголч бас нэг хөөрхөн удаас ч гэдэг хойноос ч гэдэг янз бүрийн багууд тийм ээ одоо эрхүүгийн шижиж гэдэг юм тэгээд ингээд тусаад тухайд манай худалдаач байхдаа ч гэсэн одоо эрхүүдээр очиод эрхүүгийн эдийн засгийн их сургуулийн урилгаар яг багаар очиод тэгээд эдийн засгийн их сургуулийн багийг хожоод тэр чинь бас тэр юм бай эрхүүдээ тэгээд биеийн тамирын дээд юм гэсэн чинь эхлээд эдийн засгийн актив модцсон чинь нөгөө ахыгаа дуудаар гэдэг шиг би тамирын дээд дуудаж ирдэг байхгүй яа гэсэн шүү дээ бид нар би тамирын дээд сургуульд тавсгаж очоогүй юм. Тэнгууд нөгөөдүүлээ ч маш идэхгүй юу.
Яг үндсэндээ яг тэр үед чинь нэг Орос морсууч аягүй тийм сонин яг нэг яг л Европч. Манай монголчин хажууд нь арай нэг одоо юу гэдэг Америкийн юм шиг зэл. манай чинь очмох дээр мээрээс догч байгаа юм. Орос морсууч нь цаадаа зүрж ирээ зүгээр ингээ явчихсан. Эд чинь бас арай урлаг мурдахтаа ингэж мэгээд байгаа. Дохин мөхнө гэж байхгүй. Яг ингэж барьсан л бол тэгэл шидчихэж байгаа юм чинь. Эднээс чинь тэгээд ингэж хуурн муурна гэж байхгүй. Яг авах юм бол барай юу бөмбөө өнгөл барил орно. Тэгээд урагш нөгөө пороморон чи тамирын хойд нь ихүүн шигшээд байсан. Ихүүн шигшээд хийхэж үлээ нэлээд тамирч нар. Хойдод багшуул таниад нэр мэрийн хэлсэн. Тэд чинь бас машин чаяад. Тэгээ бас нэг нь юу лээ. Бас нэг 3 багтаа тоглолцоод. Тэгээ яг эрхүүдээ нэг өдөрт тоглолцож шүү дээ. Эрхүүдээ гэдэг шүү дээ. Юу ч нэг хүн зодуулахад байж байгаа ахыгаа дуудаад байна. Дахин тэгээд дараа нь юу юм чирсэн гэдэг. Нэг тийм тэр нэг юу ахгүй да. Эрхүүгийн тэр нэг лиг болт юм байна. Тэрний Б лигийнх нь баг. Тийм нэг юм. Сүүлийнх нь тэр тамирын машиндаа тэгээд эдийн засгийн их сургуулийн хожидсон чинь нөгөө дасгалжуулагч нөгөө тамирын дээдийнх багийнхныг авчраагүй тийш очиж тоглоё. Нааш юм болон доо. Тэгээд автобусанд суугаад нөгөө тамирын юм дээр очисон байхгүй. Тэгсэн чинь нэх өндөр шаарууд. Бид нар чинь нөгөө ерөөдөө Аз уч авах шүү дээ. Нөгөө цаадуулч өндөр сүрдэж байгаа юм чи. Нэх гой өнгөнгө авчихсан. Нэх өндөр хүн алуулхан дээр гэж бодсон чи. Маш яг нэг юм нөхдөд хөөр аюу хөөр гин. Тэгээд бодлоо. Тэр чи Кени чи явж байгаа. Кени жоп гэдэг. Мөнгө аваа. Тэгээд тамирын дэдийнхэн тоглолт дуусчаад тэр чинь тоглоод дуусчихад бас нөгөө биелигийнхэн нөхдүүдээ орж ирж байгаа шүү дээ. Тэгэл үргэлжлүүл тоглоол гэж яасан ч ядардаггүйсэн. Гой болчихсон. Тэр чинь нэг манай монголчуудын нэг гоё тэмцээний гоё онцлог байна л да. Нэг өдөр 8 тоглолт хийж аврагаш харууллаа гэсэн. Тэр чинь бас би ачаал авсурсан. Би тийдвэс те. Шүний 12 цаг одоо сая гэтэл. Сая одоо юу штэ. Намар усан ахмадын авраг зэ 12 цагт тоглож ийл явах тань. Шөнийн 12 цагт те. Тэр чинь за явлаа гэсэн дараа нь 2 тоглолт байгаа шүү. Энэ сүүлийн баг хэд тоглож байгаа вэ те. Манайх сүүлээс хийсч 12 тоглож. Тэгсэн шүү дээ. Ахмад хүмүүсээ тэгээ шүн тоглож гарчаад тэгвэл гар гинтэн. Тэгээд нэг бичлэн тийг дуусгах гад манайх тэгээд ордон ч нэг ганцхан болохоор заал маллаа суулт болохоо тэгээд энэ дээр тийг шахаад дуусахгүй дараа нь одоо юу гэдэг юм бэ? Орсон юм ахмад. Орсон. Хэн төрүүлсэн юм бэ ахмад? За би мөнгө авсан. Аа санхүүгийн одоо баг болж ордог шүү. Тийм манайхаас хүч идэ санхүүгийн. Санхүү яваад байгаа тийм. Тэгээд за шигшээ багт ингэж тоглож байгаад админ овгийн бол гадагшаа явцсан нэ. Герман, Польш гэдэг Европ яваад гэсэн. Оршоо бол бас дараа нь явсан юм байна. Мама сагсан ажтай. Тэгээд тэрнээс цааш юу болов гэд одоо та хэд тоглолтыг үздэг байсан. Бидний үеийнхэн ер нь юу болоо зарим нь одоо хийсвэргүй олон жил болсон улсууд байгаа гэхэд овгийн яг гадагшаа явсан тэр түүхээ яриач. Германд очиод бас тэндээ лигт бас тоглож сагсан болоод байхгүй олон жил явсан шүү дээ. Яг дээд сургууль төгсөөл нийгмийн шаардлагаар эдийн засгч аягүй байсан, залууч байсан, гэр бүл тэгэл за нэг өөр сургуулийн одоо юу гэдэг вэ? Шаарч амьдралаас хайж дэлхийн хөдөлгөөний төлөвлөлт дипломтой ч бол илүү тэгэл за энэ хоёр сонголт байсан Америк Герман тэгээд за Америкийн бодсон төлбөртэй юм Герман төлбөргүй гэдэг манай хийх ч бас болж байгаа. Тэгээ Герман. Тэгэл Герман бол сагсаа хийх гэж үтсэн бас. Бас гэгэрлийн төвшөнд очихгоо солио. Тэгсэн чи манай нэг их чирж идэг манай тэр зэг чирч. Хей чи яанаар таргалж байсан би одоо хаях гэдэг ингэ гэсэн чи. Боёс энэ хүүхдүүд гэсэн тэр юм. Хүн ер нь дуртай юм хийхсэн. Тэгээд чи инкэл юм бол наа чи цэвэр стресс болно. Чамд цагсан чи цаг зарцуулах юм чи ер нь угаасаа нэг 6хан цаг штеп хамгийн ихтэй хэд 7 хоног чиний тэгэл боллоо. Дуртай юм хий. Хажуугаар юм амжуул. Битгий тийм гач юм. Тэгээ нэг хэсэг тархлаа буцаж туураа. Тэгээд нэг оюутан болчоод тэнд юу яагаад Хамбургт би ч оюутан болоод жилжижээ. Тэгээд нэг интернетээр хайгаад монголчууд байхгүй. Тэгээд нэг саксны юу болоод оюутнуудын тоглолтыг нэг 5 дахь өдөр тоглолт. Тэрний ингээ 3 талбай одоо тийм сонгуул талбай нар байдаг шүү дээ. 3 талбай зэрэг. Тэгээ оюутны төлбөр нэгээр 10 евро илүү да 3 сарын. Тийшээ нь ороод ихний талбай дээр нууц их гоё тоглож байна. Тэгтээ арай удаа. Хоёр дахь талбай бас яацсан ч байна. Тэгтээ арай биш. Гурав дахь нь тоо гоё тоглож байна. Үнэхээр бүр те яг ороод үзчихээ. Тэгээ яг Аз юм болохоор намайг тоохгүй шүү дээ. Тэгээ ингээ Азаар үжсэн чи тэнд нэг баг орхолсон 4 нөхөр болчихсон. Нэг
тоглож исэн нөхөр аавь гэсэн чи хэрүүлээгээд тоглосон үнэ авч явахгүй гэсэн чинь намайг нэг юм л яасна энэ нэг Азиг аваад ор гэсэн. Тэгэхээр би 5 дахь хүн болж ороод. Тэгээд тэрний өмнө нэг өндөр барьцаал нөхөр одоо герман барьцаал намайг дуудснаа. Хүш энд ийм чиний зэрэглийн хүмүүс тоглохгүй. Яа 3 дугаар талбар юу гэдэг чинь. Өө би ч бас жоохон шаардаа. Тэгээд яг тоглоод үзэл тэгэл тэр дөрвийн маань найзууд гээл тэр одоо Хамбургийн Оберлиг гэдэг нь бол орчуулах юм бол дээдлиг гэсэн. Гэхдээ тэр дээдлигээр оригинал лиг 1 2 Супер лиг Бундслиг 2 гэдэгс явж байгаа. Дараалтаа байна шүү дээ. Тэгээ би тэр багтаага тэгэл найзуудтайгаа Герман талаас 10 хэдэн жил тэгэл хамт тоглосон. Хамбургийн авраг болохоор биднээс оролцсон. Тэгэл яг бас сайхан дурсамж юм бол тэгэл нэгдүгээр лигийн нөхдүүдтэй бас гар зөрүүлж явлаа. Тэгээ бас нэг Германы одоо энэ шигшигийн залуучуудын шигшигийн нөхөртэй бас гар зориулээд хүн чинь юм шүү дээ зөрүүс үнэ их хүнд итгэдэг шүү дээ. Тэгээ тэр маань ч гэсэн хурж ирэл хүү яваагийн сайн уу гэв би ч хинтэ гантаал манай багийнхан чагаал яагаад чам руу сайн уу гэдэг байгаа ингээл яахлаараа та сайн уу гэж болдог гэсэн наа чинь Германы залуучуудын шигшигээс түрүү жил зодог тайлсан нөхөр шүү дээ. Биднүүстэй сайн уу гэж чамтай сайн уу гэдэг шүү дээ гэл нөхөр чи. Хоёлаа. Тэгээ би бол бас нөгөө энийг яахад би ч бас Европын тэр одоо энэ анхны Европын авраг гэдэг шүү дээ. Энийг би одоо ёстой ихнээс нь ахуулаад зохион байгуулалтанд ч оролцоо одоо 2 удаа ч зохион байгуулсан манай Берлин. Тэгээ манай Монгол найзууд байна. Мом Бергээд одоо Монгол Берлин гэсэн нэрийг өгсөн. Сая 15 жил болж байна. Одоо Европт болж байгаа хамгийн том монголчуудын дондох ивент бол сакс болсон. Тэгээ одоо тэгэхэд оршоо илүү да бид нэг Женевт очиж байсан. Тэгсэн чинь нөгөө тэмцээн маань бүр цар үрийн ихсээд нэг дор 50 баг хүрчихэж. Эрэгтэй нийлээ. Сүүлдээ бүр Москваскаас ирээд бүр Басны амжилттай болж байна уу баг. Тэгээд биднээс аргаа бараа за юу яа хөгшин Ахмад одоо тэгж хөрөлдөл. Тэгээ Ахмадуудаа салгаж гисэн. 50 хэдэн багийн чинь чи тэгээ авж байгаа нөгөө зохион байгуулж байгаа улсад ч гэсэн аягүй ч амар том дарамтгүй хідэн заал авах хідэн байр. Тэгээ 50 хэдэн баг за 10 үнэтэй ихлээр 500 том. Тэгээ тэрий чи дагаад бас нэг 500. Тэгэл нэг зэрэг нэг бот чи ингээл мянгаад монголчууд пэрэг болчихсон. Зохион байгуулж байгаа орн бүх зардлын даах юм уу? Тий. Тэгэл тэрийг нэг өвтэйхэн болгохгүй л тэгэл ер нь бол яг бас одоо би энэ түрүү тэр оршоос дурдаад өнгөрлөө Ахмадын улсын аваргыг янз бүрийн хүмүүс аваад зохион байгуулдаг. Би бол хэлэх гээд байгаа юм ямарваа нэгэн тэмцээн уралдаан стандарттай байх хэрэгтэй байхгүй. Би бол тэр Европын аваргыг стандарттай болгох гэж зорьсон. Ягаад тэгэхээр ерөөсөө тэр нэг талаасаа саксыг боловч нөгөө талаасаа тэр хүмүүс ч айгүй тийм баяр баясгалан дээрдэг байхгүй. Монголчуудтай уулзах гэж. Айгүй том тэмцээн шивээд одоо бүхэл газараас ирж байгаа шүү дээ. Тэгээ би нэг газрын нэг юм дээр нь очиж таанаас ингэж болохгүй ийм их хүмүүсийг цуглуулчаад нэг хамгийн энгийн тэмцээний зүгий шудрах юм тий хоёрдугаар патиг нь гоё гэдэг чи тэгэл болоо. Тэгээ тэр зочид буулмуу сайн ингээл гайд майт ингээд тэргээд хойш нь хай. Хоёрдугаар асуудал юу гэхээр хуйлтын байсан хэрэгтэй. Одоо нөршиг хэлээд шөнийн 12 цаг тоглоулна ч тий. Маш сайн тооцоолох хэрэгтэй байхгүй юу? Одоо тэгэнгүүт би чи ингээл өөрөө нэг жоохон тоглолт болохоор монголчууд янз бүрийн хүмүүс төрж ирнэ. Шүүгч нь муу байх юм бол тэгэл нөгөө алдаа үлээхгүй байх юм бол нөгөө чи зодтолтой л. Тэгэхээр эхнээс нь боддог байхгүй. За нэг баг одоо өдөрт нэг даацсан 2 цаг хагас тоглолт тий. Тэрүүг ирэхдээ 4 баг бодох хэрэгтэй байхгүй. Шахаж байгаа бол тэрнээс илүү угаасаа тоглохгүй би мань дийлэхгүй байхгүй. Тэгэл тэрэнд нь тааруулаад за зооны тоглолтыг 5-аар явуулах уу тий 3-аар явуулах уу. Тэгээд зооны тоглолтыг пропорцоор бодоод 10 минутаар муу явуулж байгаа байх юм бол тэрнийг пропорцоор бодоод алдааг нь 3-аар явуул. Тоглолтын цаг ихсэх тусмаа алдаанууд ихсэх тийм ээ. Иймэрхүү юм оруулж ирэхгүй бол тэмцээн айгу замбрааг болчихно. За би бас энэ Ахмадуудын тэмцээн дээр бас нэг жоохон шүүмжлэх гэдэг. Манай Ахмадууд чи одоо ингэдэг байхгүй. 10 минутаар 2 үр тоглолцдог байхгүй. Тэнгүүт нөгөө Ахмадууд маань яадаг гэхээр өөрийгөө хүчин чадалтай гэж гүгээд идэг. Тэгэл би сүүл үед сонсож байгаа л бас энэ тийм ингээл нас бараад ах шиг юм л. Тэнгүүт албаар яг биднээс ярьж хэлж яах вэ? Яах юм бэ? 5 минутаар 4 үр тоглож хүчээр пауз авах болно надад чи. Тэгвэл зарим нь өөрөө мэдгүй шүү дээ. Минутын амралтаа мэдгүй өөргөө дуур байгаад идэг. Тэгэл тэр чинь явж байгаа л бэртэн. Тэгэхээр яг хүчээр тэнгүүд албаар би хүчээр гэсэн байх. Яах юм 4 үетэй болгож байгаа 5 минут наач хүчээр суун. Хүчээр тэгж суулгав. Тэгвэл надад чи яг анзаарах үүрэг. Манай монголчууд тийм шиг ингээл тий. Тэнд бас нэг хүн цаг тэрэндээ бас загнуулаад гүн байли бас тий. Тэгээ яг энэ тэмцээн бол их нэртэй болчлоо. Тэгээ яг би ганцаараа яасан биш. Энд чи бас Европт байгаа маш олон залуучууд тэмцэн. Би одоо энэгээр дамжуулаад тэр Европт байгаа залуучуудад бас баярлалдаг.
бас ах нар их бий. Элчин сайд. Ер нь тэгэл яг л нэг тийм хамаатан сатантайгаа уулзаж байгаа юм шиг л сэтгэл төрөлтэй тийм. Америкийн монголчуудын саксын тэмцээн ч гэсэн сакс хөлбөмбөгийн тэмцээн жилдээ нэг монголчууд тоглолт ингээд бүр хүлээдэг юм төлж байгаа чинь баг наадам шиг юм. Одоо ч даваа явчихлаа шүү дээ Америкээс лигийнхэн нисч очиж оролцдог бол. Барин тийм гин Монгол тийм. хүмүүс очиж даваачаад гоё болчихж байгаа. Тэгээд бас яг дэшний бодлоо гоё явахгүй тийм. Хөгжиж байна л да тийм. Монголоос анхчин Sprite лигийн залуучууд Зардал мөнгө чинь даагаад авцриал гэдэг. Болж шүү дээ. Тийм болчихсон. тийм болж шүү дээ. Нөгөө отогийн яг хийгээд тэрдээ ч гэсэн нэгжтэй. Би яг урд нь Швейцарт яг отог зөвхөн байрлсан би өөр яг албан ёсны хоёр тоглож үзтээ. Тийм гоо яг би Швейцарт нэг 500 жил болоод би явах буцаад ирсэн. Гэтэл одоо манай би нэг Швейцарт байсан. Швейцарын байгууллагын болохоор нэг юусэн яриад энэ жил нөгөө тэмцэлж болох ч наа. Юу зардал мөнгө гэж эндээс ячаа хүрээ дээрээ чи. Тэгэхээр яг л нэг автобус юу гэдэг чи яг л нэг баг болсон бол тэнцэнэ аль ч хотод болсон нөгөө багаараа автобус уунаа юугаараа тийг хүрзээд ирсэн. Яг яг миний үлдэхэд бол зохион байгуулалт аягүй гоё тийм. Яг бол нөгөө хөтөлбөрүүд яг юм эндээс тийм хөтөлбөртэй эндээс ийм болно. Яг цаг нь эндээс ийм зааланд ийм гээд яг Европт байгаа улсууд чинь нэг бас цагаа соёлтой болсон. Тийм цагаа барьж учраас энэ тэмцээнд дөр би бол хоёр бол бас янз янзын ийм маргаан анзараа юм анзарч хараагүй. Аюу гоё зохион байгуулалт бол гойж болдог. Тэгээд яг тэрүүл орой парти ч бас гоё гэдэг. Партиг чухал шүү. Европ чанар юм байна тийм. Европч ер нь тэр Аз байна уу, тэ Америк байна уу, Европч арай өөр л дээр бүх юм да тийм. Яаж ч нэвтрүүлэгч яг цагаар ирж байгаа. Тэгж. Энэ үрд тэдэрдээ хэсэг завсарлаа тэгээ эргэж ирэхдээ Эрдэнэбаа юу саксаас яагаад гараа авчи тэр талаар Эрдэнэбаас их дэлгэрэнгүй асуух юм зү. Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. Vitapia. The finest lifestyle. Made in France. Эргээд автоморил үзэгчтэй. Дуу бодоод видеокаст гут гэсэн. Эхэлж जैन тэгээд ямар ч гэсэн бас Vitapia-гийнхаа бүтээгдэхүүнийг сайн ууцгаар энэ бас нэг Гужион гэж одоо хэллэг нь уншиж тийм байна. Франц. French юм Spanish та. From Spain. Тэгээд бас энэ ямар ч юугүй сахаргүй юм. Тэгээ sugar free бичээ байгаа. Тэгээ хоол шингээлтэнд бол бусад одоо жирэмсэн хүмүүс ч юм те. Бас нэг тийм эрүүл амьдралын хэм маягийг боддог хүмүүст бол бас их таарсан бичээ байгаа шүү. Ахнаар бас бичнээс идээрээ. Тэгээс өнөөдрийн дугаарыг бас нэг онцлогтой зүйл бас та ямар газар суугаад байгаа гэдгийг бас ойлгож байгаа. Бас өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байгаа Yard of Tool гэдэг манай одоо функцийн бэлтгэл гэж яриад функцийн бэлтгэл хийлэгдэх газар байгаа. Тэгээ одоо миний хувьд бол жишээ нь хувийн бэлтгэлээ энд үл хийдэг. Яг өнөөдрийн төвшөнд өөрийнхөө насанд одоо ингээд арай боломжийн байгаад байгаа бас нууцаасаа яриг бол бас энд бэлтгэл хийдэг. Энэхийн багш болон бусад зүйлүүд нь маш хэрэгтэй. Тэгээ дээрэс нь манай спортод бол одоо хамгийн хэрэгтэй бэлтгэлүүд энэ функцийн бэлтгэл байгаа. Энэ бол юу гэдэг зүрхний ажиллагаа болон тесрэлттэй одоо өөр тийм жижиг сажиг бүх юм дээр аюу хэрэгтэй бэлтгэл байгаа. Одоо ганцхан ийм төмөр өргөө боди их биш. Одоо яг тамирчдууд ийм бэлтгэл рүү бол ер нь л шилжээд орцсон байгаа. Одоо ер нь их орцсон. Тийм одоо Yard of Tool бол аюу манай лигийн жишээ нь манай багтай хамтарч яг үндсэндээ ажилладаг. Гэхдээ лигийн бусад багуудтай хамтарч ажиллаад лигийн зохион байгуулагчдыг гэрээ байгуулсан. Одоо мөн дээрэс нь хөлбөмбөгийн лигийн багуудтай сая хөлбөмбөгийн лигийн багуудтай хамтарч ажиллаад бас тамирчны бэлтгэлтэй гарсан. Мөн тэрнээс гадна бол энэ юу гэдэг зүгээр турын скулүүд сайжрыг гэсэн хүүхд залуучууд маш олноор энд оролцож эрт хийж болцсон байлээ. Тэгээд энэ гоё ингээд гоё тийм хол харагдаад энэ бэлтгэл хийж бас гоё шүү дээ. Ах нарын хувьд бас яг ийм байгаагүй тийм яг штангл байсан шүү дээ. Тэгээд бас тийм үү. Штанг байлаа. Эргээд нөгөө штанг гэхээр бас л нөгөө нэг хомс юм ярих гэдэг. Тухайд фитнес үнэхээр хомс байсан шүү дээ. Хараг өсгөжлөг байсан байна. Тэгээ нөгөө одоо фитнесийн төхөөрөмжүүд нь ерөөдөө дандаа гараа мараа гэсэн. Тэгээ нэг юуны галтэрны дуу ч юм мэдхгүй янз бүрийн төхөөрөмж байсан. Харин бол яг нөгөө нэг цаг зөвхөн худалдаа гэж баг ингэж яхад бол бидэрт тусдаа нэг хувьцуулах өрөө яг нэг бэлтгэлийн заал болгож өгөөд төмөрний бэлтгэл хийлээ тийм бүтгэгээ толоор юу болсон. Тэгэл тэнд орохоор яг нэг нэг хараад хөөрөөл нэгнийхээ дээр харах гал үзэл тэр чинь бол яг нэг бас нэг бусад сургуулиудад бас байсан байх уу би сайн мэдэхгүй. Тэр нь бол бас нэлээ өр өгөөж өгсөн. Тэрний өр өгөөж нь би бол гэж боддоо шүү дээ. Хоёр хоёлаа Монголын Орших Slam Dunk-ын 3 удаагийн авраг, Баг Slam Dunk-ын бас авраг.
Тэгээ тоо юу амар нисч дээрээс нь тогтдог гэж жоохон баг зүгээр. Тэр нь одоо зүгээр юу гэдэг өөрөө тамирчин болоод бэлтгэл хийгээд явсны дараа харахаар бас тэр суултын бэлтгэл мэлтгэлтэй тэр төмөртэй маш холбоотой. Стайны зургч тэнд бас хинэлүүлж нуурыг булчин дээ. Нөлөөлөл суулт хийгээд одоо юу гэдэг инстаграмыг түлхнэ гэдэг чинь өөрөө ерөөсөө төсөлтийн яг зүгээр янз бүрийн багш магш байсан биш ерөөдөө тэгэл өөрсдөө яриа л тий. Тэгээд тэр чинь нөлөөлөг байх уу? Би одоо яг бол одоо түрүүн сая Ислам Бакерстэй тэг чинь би бол хацаад зүгтүүсээ үнэ л. Тэгээд яг хоо тэр чинь нэг сар 2 сар үргэсэн юм аа. Тэгээд яг одоо юу гэдэг одоо цаан дээрээс нэг гараараа одоо яадаг ч юм уу тий. Тэгэхээр яг хоо бүх залуучдыг яг хоо одоо энэ гой газар чичээлээ тийм ээ. Одоо өөрийнхөө чадрыг дээшлүүлэх тийм ээ. Боломжоо нэмэгдүүлэх тийм. Боломжоо нэмэгдүүлэх. Та нарт одоо янз бүрийн боломж байна гэдэг түнсэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм гой газар ирсэн байна. Тэгэхээр энэ та нар одоо бас үнэхээр одоо тэр даах гэдэг чинь сүүлдээ урлаг бол авчлаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол бас нэг сагсан мөнгөөс салшгүй нэг гоё хэсэг байдаг тийм. Тэгэхээр бол энэ чинь өөрийнхөө энэ дээр хөвөлөлт бол гоё газар. Түрүүн завсарлахын өмнө Авгийнх нь Европт очсон талаар ярьжсэн. Эрдэнэбаан маань гинт сагснаас ингээл юм болчихсон. Энэ юу болов? Гэхдээ яг юу бүрчнийг болцсон юм байхгүй шүү дээ. Тэгээд эдгээр хэмжээнд л ярьж байна. Тий. Тэгээд тэр чинь ажил амьдрал гээл тэгээд ажил ихтэй болох тэр тэгээд станц чи хол тэгээд унаа унш байхгүй. Тэгээд чи ажиллаа хийчээд оройдоо ингээд явна гэхтэр чи бас нэлээ асуудалтай болж байгаа юм л та. Тэгээд дээрээс нь өөр тэмцээнд ордог болсон. Тэгээд тоогч нарынхаа тэмцээнд ордог болсон. Тэгээд яг нөгөө станцынхаа багийг дасгалжуулж исэн, станцынхаа баг тоглож исэн. Тэгээд нөгөө системийн эрчим хүчний системээ аврахад одоо бүр аюу том болцсон. Тэгээд тэр тэмцээндээ байнга ордог байсан. Тэгэл нөгөө компани хүмүүс л тоглоод байгаа шүү дээ. Тэгээд бүрчнийг хайцсан юм байхгүй л дээ. Тэгээд гоё мэрэгчтэй шүү дээ. Бааш бас тоглож. Сасмгийн спортын мастер. Таваач болоод амар олон удаагийн тэмцээнд төрүүлсэн шүү дээ. Монголын мастер. Тэгээд тэрийг бас нэг юу нэвтрүүл болоод нэг тэмцээн оролцоод болсон чинь баахад дөрөв чагаа харж ирсэн. Хоёр сонгосон юм заагаад мастер юм бол яваад. Одоо өөр нэг мастер авахгүй төлөө. Ер нь бодож байгаад болно. Ашиг болохоор яг одоо үеийнхнээс хамгийн удаан лиг тоглолоо шүү дээ. Сүүлд одоо идэвхтэй карьер нь саяхан хүртэл явсан шүү дээ. Би бас оюу ядлаар бас тэгэл яг бүгдээр яагаад ингэ яриад байгаа бид юу яг адилхан байгаа шүү дээ. Яг эдийн засаг ийм байсан юм шиг. Яг л ерөөсөө цаг үеийн тийм байдлаар ерөөдөө юм амьдрал авахгүй яа. Тэгэхээр юу ч бас л одоо тий одоо ихнэр мэт ингээд харчин хүний дата амтрах бол хилийн чанд хэл зөрхөөс авахгүй тийм юм шүү дээ. Тэгээд тэр дөрж ирээд яг нөгөө хүмүүсийн зах дээр бас тэгээд хоолносоо зөвлөсөн шарвахтай таалдаг. Тэгээд ах нэг юм баг маг гэдэг байж байгаа. Тэгээд би ч одоо ингээд 4-5 жил мөнгө авчихсан болох юм байна. Тэгээд одоо хэдэн сарын гал гайг болчтой. Тэгээд Баян зүрх бүст орж ирээд тэгээд намайг орчихд одоо төрөө өдр байжсэн. Тэгээд одооны яг цаг үе юу гэх яг шилдэг гэсэн бүх тамирчид тэнд байсан. Тэгээд энэ олон залуучууд нэг баг тоглоо те. Тэгээд хамгийн сүүлд одоо лигийн аваад гэдэг зүйлийг аваад тэгэхээр баяр баясгалтайгаар лигийг бол орхисон. Лиг орхиод яаж нөхөр одоо ахмадын тий одоо тэгэл ахмадын улсын аврагч гэдэг юм уу бусад одоо янз бүрийн лиг үзэх хөлтэй тийм болохоор айлхоор бас нэг орохоор цаг болцоо ороход юу гэдэг үү гэхээр надад бас зүгээр яг одоо яг энэ үйл хүнд ярьж байгаа байх. Миний нэг өөрийн нэг бодол байдаг байхгүй юу? Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль гэж яг тухайн үед бол яг үнээр л дажгүй баг байсан тийм. Өөрийнхөө баг юм хатдаг шүү. Тэгээд ийм баг байж байгаад манайх одоо бус багууд чи ингэж явж байгаад одоо чансаа буураад ингэж явдаг бол манайх ингэж яваад шууд болцсон байхгүй. Бүгд тарсан. Тэгээд энэ таалтанд яг надад аягүй жоохон сонирхол. Ягаад гэвэл би жоохон тоглолтын багтаж боддогсэн. Хэдүүлээ ингээд энэ багаараа олон жил тоглоо шүү. Одоо ахмад махамдаар ч гэдэг юм уу ийм тэмцээн ингээд он гэжсэн. Тиймэрхүү юм байдгүй байхгүй учраас тэрийг төлөөлөөд тийм ээ. Одоо үгүй одоо худалдааны оршоо гэж аягүй яриад байхгүй. Тэгэхээр яг эсрэг багт бол ихтэй багтын юм байна. Өнөө худалдааны оршоо гэдэг чинь иймэрхүү байдлаар бас нэг юу тиймэрхүү байдлаар ахмадын тэмцээнд одоо болцол. Нэгшэнд төлөөлж шүү дээ. Төлөөлөө тийм. Яг харамсалтай яг оршоог ярьж байгаа үнцийг би ойлгож яа тэгэхээр
Одоо манай хогийн бол санхүүгийнхээ ингээд бага бариад энэ нэг маань би бол Masters League манай хайдар их сайн байна. хайдрын нэг маань би Masters League очиж үзсэн 2 жилийн өмнө үйл тэгээд гой санагдаж байгаа. Яг санхүүг ингээд Razlog-ийн бас тэр багаараа тоглож байна. TC-ийн ингээд байж Америкэн тийм муушаа. Тэгээ хултааныхан байх оршоог би нөгөө өөр хүмүүстэй ингээд авч байгаа. За нэр яг хултааныхан ингээд таарсан дараа CSKA бас сагсаа болоод удчихжээ тий. За цогтоо бол суулж авах хэрэгтэй болтой юм жаа бол баа байхгүй гонгор тоглохгүй тэр ер нь тэр өнцгөөс яг оршоо идэх шиг юм. Тийм яг тэр өнцгөөс л яг ингээд яваад дээрээс нь яг хэрвээ болцоод байж л спортоо явж л байсан зүг шүү дээ тийм ээ. Яг юу яагаад хичээлээ тийм яг тэр өнцгөөс бас энэ янз янз л тал байна. Тэр яг надад одоо яг өөр баг тоглохын их гоё яг яг тоглох үедээ бол дандаа өрсөлдөгч байсан судалтай тийм. Одоо тэгэнгүүтээ нэг багт ороод одоо сая Masters League гэл яг би жишээлбэл нэгдүгээр сургууль эдтэй нэг жилийн бол орж ирсэн тийм. Одоо саяных дээр бол TC-дэйгээ мөдөө TC дээр ороод ингээд нэг баг болоод яг ойлголцоод аягүй амархан. Яг урд нь тоглосон учраас. Тэгэл яг одоо юу гэх Ахмад ч гэдэг 9 шидийн янз янз төвчд байгаа шүү дээ. Тэгэл тэр болгонд чинь яг хинтээч яасан урд нь тоглож ирсэн чинь гоё болчихсон. Туршлагач чинь лигийн 2012 онд би анхныхаа лигийн авраг авч байгаа туршлагач авсан шүү дээ. Баян зэрэг үст. Ах нь яг үнэ. Тэгээд яг манай багийн хамгийн Ахмад амирч оршоо байсан. Бид одоо юу гэдэг Азаа төвшин одоо энэ лигийн хулгуурууд байна шүү дээ. Тэгээд маш их юм сурч ирсэн байхгүй. Яг бид бүгд амар жижиг сажиг амар одоо багшаас цэвэр багшаас мэдэхгүй юмнууд бүгдийг ингэ зааж өгдөг гэсэн юм байна. Тэгэл байнга л ер нь оршихах аанууд биднес бөөнөр байна. Ахын өнөр одоо ингэ шүү, тэгээ шүү гэл. Тэгсэн мөртлөө өөрөө гараад жоохон тоглолт Монголд эвгүй болоод зайлыг харж ингэж хамгаалт эхэллээ. Гараад тэгээ тэр өвлөрлөн дөрөөж үзүүлдэг гэсэн. Хамгаалan тий. Тэгээ самраас бөмбөг аав тэр өнгөрч байгаа бөмбөгөнд залуучууд хинж гулгаж очиж авахгүй мань хүн үсэрч роотмын шиг явж байгаа шүү дээ. Тэгээ тэнцээс биднес ярьдаг гэсэн. Хаараас та үлэр зүгээр ярих биш. Халбатараад үлрэл дөөрөж үзүүлж шүү дээ. Биднес ингэж ах ингэ зүтгэж яах биднес бас зүтгэх хэрэгтэй гэж. Айгу гоё тэгж нэг баг болж байна. Миний орой тийм байхгүй. Яг бол дасгалжуулагч бол нийт тамирчдаа бүгдийг 100 харна гэж байхгүй. Харахгүй юм би одоо арай ахмад тоглогч үед тийм ээ. Одоо дасгалжуулагч тайм аваад ингэж ярьж байгаа. Би зэрэгцээ сууж байгаа. Чи одоо ингэвэл зүгээр шүү. Ингээд юм биш үү тийм. Одоо үгүй бол тат чинь энэ талаар ингэж явдаг юм. Тэгэхээр чи энэ талд ингэж юм. Ингээл нэг иймхүү зарчмаар дээрээс нь цэвэр агштай удаан байцсан. Цэвэр агш одоо зарим нэг одоо намайг загнахад одоо би үгдээ багийн алсан жоохон ингээд урмаах ч юм уу янз бүр болох үед нь тэрийг орчуулж өгнө. Үгүй ахын наа чи ийм юм гэж байгаа. Бүгд юм ч болж байгаа ойлгоо. Цаад утга нь юм байл ойлгож өгдөг гэсэн. Тэгээд надад нэг асуулт байна. Тэрийг сая ярьцлага хийгээд ингэ сууж ахт ингэж асуумаар санагдаа. Одоо яг гурлаа нэг үед тоглоод шишээ лиг гэдэг нэг лиг төвшин тоглолоо. Зүгээр нэгнийхээ хойно тоглолтыг ингээд эргээ сануул хамгийн түрүү санаанд ордог юм уу? Логийн жишээ багийн тоглолтыг оршууны тоглолтыг эргээ сануул багийн тэрнэл тийм байсан аа. Онцгой санагддаг юм. Энэ за яг бач тэр штангамда ч байсан суур сайт. Хөдлөхгүй юу юм. Яах гээд. Манай Эрдэнэбач бас их цэвэрхэн тоглолт юм шүү бас. Тэгээ ер нь санаж байгаа юм бөмбөг авлал бол тэр бөмбөгийг маш хурдан паслал тоглолтыг эхлүүлчихдэг тий. Тэгж аваад ер нь савал хамаагүй савал залгуулах. Хамаагүй жишээ. Яг ер нь аял гарт нь өвдөө. Орсон бөмбөг аваад савлаг багийн савлт бол өөрөөс номер 1 эдний. Одоо CSKA мөхөөс яг гарт нь бод. Худалдааны школтой. Оршоогийн бол дундын шийдэлт сайн. Тэгэхэд оршоогийн бас нэг юм чинь нэг л өсрэлт гэсэн байхгүй. Тэр чинь ингээд гүүжир самбаас авах тий. Араас тэр өсрэлт орж ирээд аавна симки сайн ашиглана. Тэгэл тиймэрхүү юм. Оршоогийн тоглолтыг нэрээ санагдана. За, YouTube-ог яг нэг багт байсан. Энийг би аагаас нь би хүртэл мэдээ л те. Яг тэр нэг багийн нэг түшгэлтгүүр гэж байдаг те. Одоо багийн ахлагчтаач биш юундаач энэ хандандаа нэг багтыг байж байгаа түшгэлтгүүртэй байдаг байхгүй. Тэгэхээр яг би YouTube-ог бол тэгж л юм. Одоо нэс яг тэр үлдэн тийм юм бол одоо ингээд явуулах юм бол. Огийн хувьд бол ерөөсөө мэдээж сагсан бөмбөгийг тийм ээ бүгдээр тоглолдог. Огийн давхар толгоогоор тоглолдог. Энэ үл яг үнэ. Тэгээд огийн чинь өөр болохоор багийнхныгаа хин хаана явах уу, ямар юу яах уу, одоо өгүүлбэрийг юу гэдэг эсрэг бага төрүүлээд уншдаг, толгой ажиллах эсрэг бага уншаад байна шүү дээ. Тэгэхээр энэ байрал дээр манай хүн энэ найв тоглох юм бол илүү үр дүнтэй тоглоно гэдгийг тооцоолсон гарч ирж надад бол тийг санагддаг байсан. Тэгээд өөрөө мэдээж шидэлтүүд бол дундын шидэлтүүд маш сайтай. Тэгэхээр яг өөрөө найруулга гэсэн чинь толгоогоор тоглож
Ерөнхийдөө саксон бөмбөг бол бас л ерөнхийдөө толгойн л спорт шүү дээ ерөнхийдөө тий. Магигийн өсрэлтэй шийдэлтүүд бол бидний үед бол үнэхээр одоо pure jump shot гэдэг бол John Stockton байсан. амар. Бөмбөг ангиж ундаг шүү дээ. Дүг гэж даад ингэж ундаг тий. Одоо торыг урдаг байсан шүү дээ бөмбөг нь эргэж ороод тор болчихсон. Тэгээд тоглож авсан торыг ботож ингэ. Магийн үед бараа хэрэг бодлоо. Моногч гоё стилтэй тоглолт шүү дээ тий. Одоо нөгөө ариук шидчихэл нэг шидэлтэй тий барьдаг шиг өөр их гоё шидэлтэй тэгээ дундын шидэлцээтэй тэгээ хурдтай хамуул нь хурдлаа да нөгөө чинь тий. Өнөө скотч тэгээд битэр чи хамт тоглож байгаад ер нь тэгээд самбар тоглоход аюу түшигтэй. Тэгэл би нэг айгуу их ярина шүү дээ. Би ийшээ хараад хамгаалж байгаад олшгоо хойноос наад чи баруун орой явлаа энэ төр гэл би биендээ айгуу түшигтэй тэгээд тоглолдог байсан. Тэгээд өөр хүнтэй тоглоход арай гондоо болдог жишээ ард арай найдвартай. Тэгээд сүүлдээ манай хүн чинь 3 муу шидэд ууршаа. ЦСКА чи загнаа. Доош оролтоо чи. Нэг яриан дээр сул говдсон. Яг түрүү цайлж энэ хулдааны школ гэдэг чинь игдэг байсан. Эрдмаа битэрт бол ерөөсө бөмбөг шийдэх ерөнхийдөө ер нь байхгүй шүү. Тэнгуут одоо бүр аргагүй бол доош өгнө шүү дээ. үзэж байгаа усууд тэгж идэв байхгүй. Энэ хоёр самбраас авч байгаа л гүгээд идэх гэж боддог байх таа гэж байсан. Тэгж боддог. Тэгэхээр манай уралд тэртээ бит хоёроос илүү найзтай шийддэг усууд байдаг. Бит хоёр шийдэж тийм одоо баг халаад явах бай. Сайхан аваад одоо юу гэдэг тоглоог амжилттай болох болцоог нь олгоод өгчихнө. Эхлээд аваад өгчихнө. Тэгээд өөртөө тэгээд уулаар аваад тэгээд Наадад чи ярьсан чи нэг санаа авсан. Би мартаас өмнө ярьчих гэж байна. Яг ордон дээр болсон нэг тэмцээн ямар тэмцээн би санахгүй. Оршоо яг нэг аваад тэр 3 тэндээс ЦСКА тэгдэг. Манай шидчихэл тагсан чи ЦСКА ордон дөрөв. Юу шахаад байгаа. Мөнгө бацгаад. тэр чинь яг ийм байхгүй. Би нэг шидчихэл яаж хийж байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь би нэг дүрм яагаад хөвчихэр яг эд юунд бол би ерөөс дүрмж гачгүй. Тэр чинь одоо баг ерөөдөө бойлох шахах махав гэдэг чинь бас нэг юм шүү дээ. Тэнгуут нь би чинь ерөөдөө шидэх хобби. Тэр чинь яг үгээр яг нэг жоохон залхуур суларч ийн гэсэн үг байхгүй. Шидгээд байна л гэдэг чинь яг тийм л байхгүй. Тэнгуут нэг шидэхээр л эдэр чинь нэг яг тэгээ сурч сурч чи шийдэж явах гэдэг. Доошоор гэж. Доошоор гэдэг чинь би бүр ингэ доошоо гэдэг утгаар хэлээ. Ямар бат. Та би тэгвэл та нар өөртөө самбарт үсрээд үзсэн. Хараач. Маш шийдэж хацсан тий. Манай усч бас амаараа хуурдаг байхгүй. Ер нь одоо миний нөгөө ингээ талбай дээр яриад чи наашир энэ заслаан дээр чи тэг гэдэг ингээ яриад хүмүүс шиг дургу байдсан шүү дээ. Дуугаа. Тэрөө чи дуугаа тоглоно. Ер нь оршихаа хас бас авши байгаа байхгүй. Эсрэг байгаа шатаан тий. Үгүй би нэг шийдчихье гэж мэлээ тий. Чин зүгээр амаараа хуураад байгаа байхгүй. Эсрэг байгаагаа хүнийг тэрнээс юу гэдэг одоо нэг муу юм яриад байгаа биш байхгүй. Одоо таны тэр би нэг шийдчихье гэдэг чинь тэр хүн уушаа алхах зурж орчих гээд байгаа байхгүй. Чамаас амаараа хуураад нэвтрүүлэх чинь X юм шүү. Дуугаа тоглол тий. Манай худалдаанд ингээд яатсан нэр юм шүү. Манайх талбай дээр аягүй ярьж тоглолдог л доо. Оо шүү ярьж юм шүү. Манай ширкэт ярьдаг усуд байна. Нэрийн дурдвал тэр яг манай баг зэрэг адилхыг хамгуулж байгаа. Баг оо гэж баг талбай дээр наваа загж дугаар тоглоо шүү дээ юм. Тэг загж би боддоо загчлаа гэж. Аваа яв загж байгаа. Ер нь яг оо гэж тэр усуд идвэсэн. Чимээгээ тоглолтоо Монголд байгаад. Тийм Зүс чих ярьдаг байсан. амар ярьсан. Адилхан явуулсан яасан. Адилхыг хамгаалсан чи хоёр талаас нь очоод би наад гэж оруулахгүй энэ төр гэл ингээл ярих ямар ядаргаад тийм сүлт бүбэг залчихсан бүбэг ядаргаад тийм дуутаа. Цогтой тэр хоёр талд очоод өөртөө яриад байгаа мó цогтойдоо яриад байгаа мó тэгэл ярьж ивэл ихгүй юу тэгэл наадгаа оруул наадгаа зүгээр хайчих оруул гэж тэгж байгаа байхгүй. Үүний шар маа. Оруулчих юм бол яах гэж оруулж байгаа гэдэг. Тэгвэл багш чинь бас багш аягүй гоё ярина шүү дээ. Одоо ингэж байж шүү дээ. Жишээл би нэг хүнийг хамгаалаад ичдэг. Оршоо наач зөвхөн баруун орн зүү орн хизээч байхгүй гэх. Нөгөө амар зүү ордог болохгүй. Зүү орн би мэдж байгаа шүү дээ. Мэдээлэл зүүн дээр бат хөл тавиад тэгээд болоо юусаа ямар ч асуудал байхгүй. Нөгөө наач за одоо наач шидлээ гот амар ордог юм болоо. Эсвэл наач тэрөөс орд шидэггүй гот шиддэг юм болох гэдэг ингэж юм. Багш ярьж байгаа эргэж хараад зэрэгтэлтэй тийм энэ ингээд ахамаа зэрэгтэлүүд инээлтэй алга малга даашаа. Тэгээд сагсахаа эдтэй уулзаад дуу тоглолт нэвтрүүлэг ээж дугаараар сайхан яриа өгөх гоё. Тэгээд харуултаа нэвтрүүлэг маань цагтай. Тэгээд нэвтрүүлгийн цаг дуусч байна. Нэвтрүүлгээ яг хэлэхээс өмнөөр загтууч маань явж байгаа тий. За ямар ч ах нартай баярлалаа. Тэгээд дуугатууд видеокаст 11 дугаар ингээд хүрэлцэн ирж орсон. Та хэдтэйгээ уулзааг уудсан байна. Харсан сайхан байлаа. Тэгээд микрофон ямарсан та хэдтэй үлдээ. За
нэвтрүүлэг төрсөнд баярлалаа да. Сая төрөгийн нэг нууцыг мэдж авлаа л та. Яг сошиалар төрөг суурч ин л та. Яаж одоо ингэж гоё бие барьж аваад байна гэдэг чинь энд нууцаа гацаа хичээжсэн болвол одоо нууцаа сая нэвтрүүлгийн дэлгэсэн бишээ те. За ингээд нэвтрүүлэгтээ урьж орж ирсэн баярлалаа. Бид дидчихсэн ойр дуулцаг ус нэгнийхээ бас хуучин төрсмөд гоё өнгөрлөө. Баярлалаа. Яа баярлаа. Сайхан нэвтрүүлэгт урьж оролцож байсан баярлаа. Тэгээд бас хуучны дуусах сайхан байна. За надад ч ялаг сайхан байна. Баярлалаа. Сайхан нэвтрүүлэг болж бүгдийг хэлчлээ те. Тийм ээ. Тэгэхээр ямар ч нэвтрүүлгийн бас хамтран ажиллагч бас бэлэгтэй гэдэг энэ Mons Beauty гэдэг бас байгаа. Тэгээд Mons Beauty-гийн Adidas-ийн бүтээгдэхүүн байгаа. Бас хайртай. Гарын бэлэг. Манай ахаас хэлчихээ бид спорт юм байна шүү дээ. Яа баярлалаа. Ямар гоё. Одоо манай отоодоо ингээд тий. За баярлалаа. Ингээд өрсөлдөгчөө хөндлөлт ахыгаа хөндлөлт тийм ээ. Яа хөтлөгчөө ахнараас хөтлөгч нь маш их байгаа тий. Хөтлөгчтэй бас зочин хөтлөгчтэй бас дан хөтлөгч биш тий. Зочноор орж байгаа. За баярлалаа. Бас Түмрэ ахтай баярлалаа. Бас хуучны ахнараа оруулахад яг үндсэндээ би жогноос өдөж өссөн ч гэсэн та хэдийн цаана бас зарим нэгэн зүйлүүдийг мэдэхгүй тий. Тэгээ бас ингээд асуух юм бас надад баг байх гэж бас Түмрэхаага өрөлдсөж байгаа, өрөж оруулсан. Тэгээ Түмрэхсэн та хэдийг сайн мэддэг. Яг нэг үе тоглож ирсэн тий. Маш зүг нь оруулсан байна. 80 20 дээр лажиж ирсэн гэж хэлсэн тий. Амар. За ингээд 100 дол видеокаст 11 дугаар өндөрлөхөд бэлэн болоод байна. Тэгээ удахгүй үзэгчтэй. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. Adidas брендийн эрэгтэй эмэгтэй биеийн арчилгаа Mons-ийн сангийн өөрийгөө хайрлах аяны хүрээнд бүх бүтээгдэхүүн 10% хямдарлаа.